тест ингэж хэлээ. Are you ready? За хэлсээ сороо шинэхэн нэмлүүгээ шууд орцгоё. Өмнө нь хүмүүс маш сайхан амьдарч байсан ч тэдний сэтгэлд атаачтай уур хилэн их байлаа. Тиймээс хүмүүс дайныг дуусгах гэж Darkness гэж нэртэй маш аюултай зэвсэг хийв. Гэхдээ тэр Darkness нь хүмүүсийг жинхэнэ муу занг хараад хүмүүс бүгдийг нь устгаж дэлхийг чөлөөлнө гэж шийддэгэ. Яг л програм шиг. Хүмүүс мөнхөх гэж байхад Тэнгэрийн сэтлэн нэгэн асар том гэрлийн баг нь бууж гартаа сэлэн барьсан хүн шиг том дарган бууж ирэв. Дарган болон Darkness хоёр хоорондоо дайснууд байдаг байлаа. Тэр хоёр тулалдана. Тэдний тулаа маш хүчтэй байсан тул газар чичирч их газрууд хүртэл живжээ. Эцэст нь дарган ялсан ба энэ явдал домог болон үлдсэн юм. Дарган хүмүүсийг аварчээ. Дахиад нэг боломж өгчээ. Олон жилийн дараа нэг улс муу сорсор болон түүний мангас дайштын дайралтанд өртөө цэргүүдийг принцессээс хамгаалах гэж тулалдав. Тэдний дунд High Priest-ийн охин Yoko болон сул дорой боловч сайн залуу Lucas хоёр байлаа. Yoko-гийн аав түүнд маш хүчтэй ич шид заасан байсан. Энэ ич шид нь домгийн муу хар шидтэй Snake-ийн сүнсийг Lucas-ийн биед дууддаг байв. Гэхдээ дуудлага хийхэд энэ тулд Loco Lucas-ыг үнсэх хэрэгтэй байсан учраас Yoko ихэд санаа зовдөг байлаа. Нөгөө зэргүүд Lucas-ыг сул дорой гэж шоолдог байсан ч Yoko-гийн аавыг хүндэтгэн түүнийг дэвчдэг байв. Yoko Lucas-ыг хүчтэй болоосэй гэж хүсдэг байсан ч энэ түүний хувьд амар байсангүй. Принцесс Yoko-гоос тэр ич шидийн тамгыг тайлж Snake-ийн хүчийг сэргээж өгөөч гэж гуйв. Yoko гүнсгээс санаа зовсон тулд эргэлзэж байв. Гэтэл Sorsin болон мангасууд хэрэм рүү орж ирлээ. Гинэд 3 дарга урагч байсан нь илэрч том мангасууд тэднийг дарж бяцалж хөнөөж алж эхэлнэ хүмүүсийг. Хоёр аврах мангас цэргүүдийг дайран устгаж байв. Lucas Yokог хамгаалж байхдаа шархтнаа. Өөр аргагүй болсон тулд Yoko айдсаа дараад Lucas-ыг үнслээ. Ингэснээр тамга тайлагдаж Lucas-ийн бие Snake-ийн 2 дахь зан чанаас иргэн Snake-дэр сэрэгдэгэ. Yoko-гийн аав нь түүний хүүхдийн биед хорж байсан тулд их ууртай байлаа. Тэр хоёр авраг мангасыг нэг цохилтоор л устгачдаг амархан. Гэхдээ тэр өөрийгөө Snake гэж биш Lucas буюу Yoko-гийн найз хэвээр гэж хэлдэг юм. Улс даяар Lucas-ыг муу хар шидтэн Snake болж сэрсэн тухай цуу яриа хаасаагүй тарнаа. Snake олон жилийн өмнө Golem War-ыг эхлүүлж 5 баатарыг ялагцсан ч үххийнхээ өмнө өөрийгөө дахин төрөх ичид хийсэн байдаг. Хүмүүс Snake-ийг тусламж хүссэн ч тэр тоосонгүй. Тэр зөвхөн Yoko-d л өртөө гэж хэлв. Тэдний хүчтэй их зантай болсон ч Yoko үгнээс нь тэр дураараа гарч чаддаггүй байлаа. Yoko тэрэнд хүмүүсийг авраач гэж шаардсанд нь тулд Snake дурамчхан зөвшөөрдөгөө. Sorceress-ийн өмнө зогсож буй хүнийг жинхэнэ Snake биш зүгээр нэг дуурайсан хүн гэж бодов. Тиймээс тэр өөрийгөө дайчтай дайруулахад Snake зүгээр л гарыг нь хөдөлгөөнөөр бүгдийг нь устгаж орхино. Sorceress энэ бүхнийг үнэмшиж чадалгүй их уурлан Snake рүү хүчтэй захилгаан болгов. Snake гаднаасаа түлэгдсэн мэд харагдаж хөдөлгөөнгүй болов. Sorceress ойртож ирээ түүний толгойг дахин зогсон ч түлэгдсэн гадарга нь ботарч Snake-ийн нүүрэнд зүгээр л жижигхэн шалбархаа үлдсэн байлаа. Ууралсан Snake тамгыг гал шиг ширүүн шид хэрэглэн Sorceress-ийн бүх бүхлээр нь шатааж орхив. Ам авраач гэж гуйсан ч хожимдсан байлаа. Шившлэг аль хэдийнэ дуусчихсан байдаг. Принцесс талархлаа илэрхийлсэн Snake тоосонгүй. Тэр зөвхөн Yoko руу харж нэг асуулт асуугаад гинт алга болов. Yoko түүний хөөж очиод цаашдаа юу хийх гэж байгааг нь асуулаа. Snake төлөвлөгөөгөө хийсэн юм. Нэгдүгээр түүний тамгасан Yoko-гийн ааваас нь өшөө авах. Хоёрдугаарт дэлхийг эзлэх дайнд мордох. Гуравдугаарт Yokog үлдээн гэж амласан тул Yokog яах ч вэ гэж хэлдэгэ. Yoko түүнийг муу житгэр гэдгийг мэддэгч зүрхэн түүнийг татагдаж эхэллээ. Snake түүний сэтгэл хоёрдмал байгааг анзаарч Yoko гүнсв. Гэтэл гинэд Snake-ийн зам байдал өөрчлөгдөн тэр буцаад энгийн жоохон хүүхэд буюу Lucas болон хувирлаа. Yoko өөрийн үнсэлт нь Snake-ийг буцааж дарж чаддаг гэдгийг сая нэг ойлголоо. Тэр хооронд Sorceress-ийн үлдсэн дагалдагч нар эзнээ өгсөн тухай мэдээ авлаа. Түүний маш өндөр түвшний галын шидээр шатаасан гэж сонсов. Энэ шидийг ганцхан хүн Snake-ийг хийж чаддаг. Тиймээс тэд хэн эзнийг нь устгасныг олохын тулд нэг тагнуул явууллаа.
Тэр шөнө Йоко муухай зүүдэлдэг. Ишнэдрийг сулран гарч ирээд түүний аавыг нь алаад мангасны араас том айран босгон дэлхийг эзэлж байна гэж зүүдэлдэг. Йоко зочин сэртэл Лукас оронд нь орж ирээд түүнтэй тэрвэлдэж хэвтэж байлаа. Тэдэнд мэдэгдээгүй байхад нэг аимшигтай том хааны газар руу дөхөж явж байв. Өглөөний хоол идэж байхдаа Йоко гадаа хар үүл бууж ирж буйг харлаа. Тэр үед Йокогийн аав ирээд түүнийг цайзанд дуудсан гэж хэлв. Хэрвээ байдал улам муудвал тэр дахин тэр сэрэх гэж гарч иж магадгүй гэж хэллээ. Оронд нь илж аимшигтай мэдээ авчирв. Хөрш усад олон ресурс болон мангасууд эзлэгдсэн. Одоо тэд Йокогийн улсын зүг ирж байна. Байдал улам хүнд болоход High Princess Йокотой хамт ордонд орж ирвэ. Принцесс Лукас дүмн тусласныхаа төлөө баярлалаа гэж хэлв. Гэхдээ Йоко Лукасыг Шнэдер байсан үеэ огт сандаггүй. Тэр үеийн дурсамж нь байхгүй гэдгээ мэдсэн учраас энэ талаар дахин ярихгүй байхыг зөвлөлөө. High Princess дайснуудад Аркнас нэртэй эртний аимшигт хүчний дахин сэргээх гэж байх магадaltaй гэж хэллээ. Гэтэл цэргүүд гинэт гүйж ирээд Хедра хотын дайрч ихэлсэн гэж мэдэгдэв. Хедра жирийн үед зэрлэг газар амьдардаг тул хүн төрлөختний нутагт ирсэн хэн нэгэн түүнийг өдөрдөж байгаа шинж байлаа. Ордонд үүмэн болж олон шидэнгүүд эмчилгээ болох хамгаалалтын шидэнд төвлөрсөн тулд дайтах чадвар муу байсан юм. Ордонд байсан шидэнгүүд Хедратай тулдахад хангалттай хүчтэй шившлэгтэй хүн нэгч байсангүй. Бүгд Йоко руу хараад Ишнэдрийг сэргээхийг хүсэж байгаа харц байлаа. Йоко олон хүний өмнө Лукасыг үнсгээс их санаа зовсон ч аюул улам нэмэгдэж ойртож байсан тул аавнж шаардсан тулд аргагүй зөвшөөрнө. Йоко Лукасыг нүдэн анаарэ гэж хэлээд үнсгэд Ишнэдэр дахин сэрэв. Ишнэдэр ухаан ормогц ордны хүмүүс түүнийг тушаал өгөхийг шаардлаа. Гэвч Ишнэдэр хэвээрээ бардам дураараа байсан тул тэдний үгийг огт тоосонгүй. Тэр зөвхөн дэлхийг эзлэх тухайгаа л бодож байлаа. Ишнэдэр галыг хан босгон хүмүүсийг холдуулж Кинг болон принцессийг аюулаас түр гарган өгөөд Йокод байсан өрөө буцааж төллөө гэж хэлдэг. Дараа нь Йокогийн аав бол High Princess-ийг алахыг хүснэ гэдгээч зарлав. Учир нь High Prince нь түүний олон жилийн өмнө битүүмжилсэн 5 баатрын нэг нь байлаа. Ишнэдэр Йокогоос айж имээсэн мэд нэгэн жижигхэн мэдрэмж үргэлж би хിവэрэ байсан тул түүний үгнээс бүрэн гарч чадахгүй л байдаг. Ишнэдэр High Prince руу цахилгаан дуудсан ч регентний хамгаалтын бамбаа босгож шидийн хүчгүй болголоо. Гэхдээ энэ бамбаа нь High Prince-ийн өөрөө шид хэрэглэх боломжгүй болгодог байв. Тэр өөр арга хэрэглэн өөрийгөө цусаар нууц тамгад өвчүүлэн тэр тамга нь ордны доор хоригдож байсан аврах том голимыг сулдаг. Голим газар сэтлэн гарч ирээд ордны ханнуудыг хүртэл нурав. High Prince голимыг Ишнэдэр рүү дарвиллаа. Ишнэдрийн зарим шидэн голимд нөлөөлөхгүй бай. Байдал муудаж байх үед гинэд Хедра гарч ирлээ. Түүний нууц Сорсийн өдөрдөж байсан бөгөөд эзнээ алуулсан учраас Ишнэдрийг алахаар иржээ. Ишнэдэр Хедраг хараад маш их уурлав. Тэр Сорсийн Squareface-ийн Catfish гэж доромжилсан тулд Сорс улам уурлаж Хедраг дайрахыг тушаал өгдөгөө. Голим Хедраг барьж хялбархан устгалаа. Сорсийн өөрөө Ишнэдэр рүү үсрэн дайрсан ч Ишнэдэр түүний газар зохин унгаагаад галын шидээр бүр мөсөн шатааж орхив. Ишнэдэр High Princess-тэй тулдаж үргэлжлүүлэх гэж байтал Йоко түүнийг зогсоож би чамайг Лукас гэж эндүрч байсан одоо чамд дурлахаа болсон гэж хэлв. Тэгэхээр Ишнэдэр түүнийг нууцаа хэллээ. Лукас болон Ишнэдэр хоёр бол нэг сүнсний хоёр тал. Хэрвээ Лукас үхвэл Ишнэдэрч бас үхнэ. Тиймээс Лукас хэнийг хайрлна, Ишнэдэр мөн түүнийг хайрлах болно. Йоко энэ үгэнд итгээгүй тул Ишнэдрийг үнсэж үзүүлээд дараа нь буцаад Лукас боллоо. Тэр үед дайснуудыг бүлгийн 4 удирдагч нэг нь энэ бүх шидийг хараад энэ Ишнэдрийн хүч байна гэж ойлгов. 15 жилийн өмнө Ишнэдэр тэдний удирдаж дэлхийг эзлэх гэж байсан ч одоо хаан улсын хамгаалж байж магадгүй тул түүнийг гурвсан эсхийг шалгах хэрэгтэй болжээ. Тэдний хамгийн түрүүнд илгээх аюултай дайчин бол Ninja Master Gar байв. Ордонд High Princess болон сайд нар тэлж буй хар үүлний тухай ярилцаж байлаа. Үүний улам хүндрүүлж байсан зүйл нь тэдний дайсанд маш аюултай сэлэмчин хиттэн Касо байсан явдал юм. Касо бол Ишнэдрийн хамгийн дотны хүн байсан бөгөөд хүчин Ишнэдрийнхээс дутгааргүй гэж цуу яриа байдаг. Эзэлсэн газраас нэг чухал нууцлаг зүйл олжээ. Тэд дараагийн 2 улс руу дайрч чадвал бүх битүүмжилэлд эвдрээд Darkness-ийг сэрэж чадна гэж ярив.
Сайд нар айдастай байсан учраас Снейдерийн дахин сэргээх талаар хэлэлцэв. Гэхдээ Йоко энэнийг хэтэрхий аюултай бас өөрийг нь болон Лукасыг зүгээр нэг хэрэгсэл мэт ашиглах ёсгүй гэж хэллээ. Сайд нар Йокогийн хэлснийг зөвшөөрч Снейдерийг эсрэх нь үнэхээр аюултай гэдгийг ойлгов. Йоко Лукаст гэртээ авчирлаа. Лукас хувцаа угаагаад орхиж харин Йоко бодол дарагдсан суулаа. Гэнэтэр Лукасыг дахин дээрлэхүүлж байгааг сонсоод гүйж очин хамгаалав. Инээмсэглэж бусдад тусалдаг ийм сайхан хүүхэд хэрхэн муу догшин сүнстэй хагас жөтгөрөө болсон холбогддог байна гэж бодох юм. Йоко гайхав. Шөнө хоёр хоёулаа унтаж байв. Гэтэл гэнэт Гар болон түүний нинжанууд Йокогийн гэр рүү нууцаар нэвтэрч хамгаалагчдыг дарж унгав. Гар өрөөнд нь орж ирээд Йоког барьцаалгахаар оролдлоо. Тэр Снейдерийн тухай асуусан ч Йоко юу ч хэлсэнгүй. Уурсан Гар түүнийг дүүжилж айлгах гэж оролдлоо. Ийм үед Лукас ирв. Йоко түүнийг айхгүй буцаад унт гэв. Гэвч Лукас бүхнийг харсан байсан тулд Гар Йоког барьж хормойг нь өргөх гэж байгаа хараад Снейдер Лукасын бие дахин сэргэж гарч ирлээ. Снейдер Гартыг миний бүсгүйд гар хүрхээ бойл гэж хэлв. Түүний өмнөх хоёр хүчээ сэрээсэн оролдлогоо битүүмжлийг сулруулсан тулд одоо Лукас унтаж байх үед Снейдер хүссэн үедээ гарч ирэх боломжтой болчихсон байдаг. Гар хүүхдийн биеинд Снейдерийг байгаа гэж төсөөлөөгүй тул гайхширч орхино. Тэр Йоког бариад мэгцээ Йоког аваад нисдэг луу дуудан зүгтв. Тэр Йокогоор дамжуулан Снейдерийг өгөхийг алгадахад төлөвлөгөөтэй байсан юм. Лукасыг өглөө ордонд буцаад аваачив. Хам өөр шидтэй бүсгүйг олж чадаагүй байсан тул хааны охин өөрөө сайн дураараа туслах хүсэлтэд гаргана. Гэвч хаан зөвшөөрдөггүй. Учир нь хааны үнсэлт гэрлэлтийг илэрхийлдэг гэж үздэг байв. Гэхдээ гүнж энэ буучин ёсонд баригдахыг хүсдэггүй. Йоко шиг улстай тусламар байгаагаа хэлнэ. Би үнсэлцмээр байна гэж хэлдэг. Намайг хэн хориглох юм гээд. Эцэст нь хам эрсдэл гаргахч болсон Снейдерийг дахин дуудав. Снейдер сэрээд Йоко биш байгаа жаахан дурамжхан байдаг. Гэхдээ яах вэ? Хам түүнээс гүнжийг аварч өгөхийг хүссэн ч Снейдер түүнд дургүй байсан тул өөрийн хүсэлээ бодож байв. Тэр дэлхийг эзэлбэл хүссэн бүсгүйгээ бүрийг авч чадна гэж дотроо бодно. Тэр гүнжийг барьж авч хүсвэл одоо ч өөрийн болгож чадна гэж загиндаг. Гэвч гүнж түүнийг их зантай байдалд нь дургуйцаж түүний чанга алгадна. Үүнийг үл том үл айсан Снейдер гүнж болон зэргүүдтэй хамт урагшаа явдаг. Гар Йокогоос Снейдерийг би яаж сэрээдэг талаараа дахин асууж байв. Йоко юу ч хэлэхгүй байсан тул Гар түүнийг Снейдер дуулсан гэдгийг нь ойлгоно. Нэг нууцыг хэлэхээр шийдлээ. Ихэнх зэргүүд шуудхан зам харагдаж байгааг гайхаж Снейдерийн замаар мэдэж байгаа эсхийг зүг эргэлзэв. Гэвч гэнэт нинжанууд тэдний бүсэлж авлаа. Гүнж туслах гэж сэлмээ сугалсан зэргүүд улам саад болов. Снейдер нинжануудад маш амархан дарж гүнж хөнгөн байхын тулд хуйг сэлмээ аав гэж тушаав. Гүнж дургуйч хэлснийг дагав. Үүн зэргүүд дургуйцаж Снейдерийг уурсан. Йоко дуугүй байсан тулд Гар үүнийг айлгах гэж шавуурлаг мангас дуудаж үзүүлв. Тэр үед Снейдер ба түүний хүмүүс Гарыг нуужийг хаалган дээр ирлээ. Снейдер чанга дуу гарган сүртөө орж ирэхийг хүсв. Гарсан чимээг сонсоод Гар тэднийг ирсэн гэдгийг нь мэднэ. Тэр тэднийг загнанганд орж чадах эсхийг нь харахаар дотгош нэвтрэхийг зөвшөөрлөө. Замд тэр том Минотавр мангастад харав. Мангас дайрч ирэхэд Снейдер гүнжийг хамгаалж биеэрээ хаав. Гэтэл гүнж өөрийг нь барьсанд дургуйцсан дахин алгадна. Амийн авч хахад гайвэ. Мангасын ард шат байгааг нь харахад Снейдер зэргүүдтэй буцаж ухарлаа. Тэр зэргүүдэд та нар ажил бол гүнжийг хамгаалах ажлаа хий гэж хэлээ зэргүүдийг тэдэнд үлдээ. Гүнж ганцаараа үлдэхийг хүссэнгүй араас нь гүйх гэж оролдов. Гэхдээ Снейдер түүнийг өргөөд шууд дээш гарлаа. Тэд дээшлэх үед хүчтэй хамгаалалттай Демон Ай гэсэн нүчиг мангас байв. Энэ үед Йоког Гар шавартай мангасаар хувцсыг нь урагдуулж Снейдертэй бол тулалдааны үзүүлэхээр бэлдэж байлаа. Снейдер хэсэг сандаж хэрхэн хамгаалалтыг нэвдэхээ мэдэхгүй байдаг. Гүнж түүнийг Йокод санаа зовж байгааг ойлголоо. Тэгээд Демон Аяын ард сэм орж анхаарлыг нь сарниуллаа. Хамгаалалт сул болсон мөчөд Снейдер мангасыг дарахад амжиж дарлаа. Гүнж тусалж чадсандаа баярсан ч Снейдер эцсэндээ уурсан дүр үзүүлв. Тэд маргалтаа дараагийн хонглоор явлаа. Снейдер хийж тэргэлсэн болохоор толгой нь их ядраад байна гэж хэлв. Учир нь удахгүй Гартад улдах болно.
Гэтэл гүнж нэг гялалцсан сэлэм олж яваад даллаатал тэр нь муу хараалтай эд байжээ. Сэлэм Шнейдрийн арьсыг жаахан хөрмөгц хоронд тархав. Гүнж айж яавал дээр вэ гэж асуугаад Шнейдер хорыг нь сорж ав гэж тушаав. Энэ хорн Гар Йоког жинхэнэ зорилгоо хэлв. Тэд Демон God Control гэж аимшигтай хүчийг сэргээх хуучин дэлхийг устгаад өөрсдийн хүссэн шинэ дэлхийг бүтээхийг хүсэж байгаагаа хэлдэг. Бас Шнейдрийг яага одоо бутал ирээгүй байгаад гайхаж байлаа. Гүнж Шнейдрийг биеэс хор сорж байхад түүнийг ашиглаж байсан хараалтай сэлмэнд байсан жөтгөр сэрчгтэйгээ. Энэ жөтгөр сэлмэн дотор удаан амьдарч байсан болохоор уурлаа. Гар тайлбарлахдаа Шнейдер нь гал салхины ич идийг сайнж галын жөтгөр галд дархлаатай тулд Шнейдрийг галын ич идэн түнд огт үйлчлэхгүй гэж хэлв. Жөтгөр гал улам ихээр төрөж нуучны ханд хөдлөх шахлаа. Халуун өсөж харагдсан ам цавнаас нь хайсан лав гарч эхэллээ. Шнейдер үрд нуугдаж чадахгүй гэдгийг мэд жөтгөртэй нүүр тулан тэмцэхээр шийддэг. Гүнж эндээ бай гэж тушаадаг. Шнейдер өөрийгөө бамбайн ард байсан газраас гарч жөтгөрийн галтай галт барин туллаа. Жөтгөрийн хүч өөрт нь нэмэгдсэн учраас гал их болж жөтгөр дээш шидэгдэж таад сумран Гарыг хүлээж байсан танхимд ундаг. Жөтгөр 300 жил ялагдаагүй гэж гайхаж ойлов. Шнейдер баг зэрэг бардам өнгөөр би чамаас их настай юм байна. Би 400 настай зөвлөгмөн гэж хариулнаа. Жөтгөр буцаад сэлэн босон бөгөөд Шнейдер Йокотой дахин уулзаж баярлана. Гар Шнейдрийг Йокогийн төлөө амиа эрсдэд дорож байхаараа чи маш их өөрчлөгдсөн байна шүү. Чамайг хэн хориглох юм гэж хэлдэгэ. Гэвч Шнейдер уурсан чи Йоког хувцсгүй байсан биш. Харин Гар түүнийг тийм байхад нь өмнө харсан байв. Гар энийг тулдахад бэлэн үү? Тэр ич идтэй хүн ба сэлэмчин хоёр тулаанд эхэлж зөксөн ялдаг гэж хэлдэг. Тулаан эхлэхэд Гар урт цайнаас гинэт дайрч Шнейдрийг гайхшилт бас шоконд оруулна. Дараа нь ойрхон тулдаанд Шнейдер арай ядан холдуулсан ч Шнейдер галын ич хийхийг завдав. Гар галаар давшиж ирээд Шнейдрийн гарыг тарьчихав. Гэхдээ Шнейдер ч мөн Гарын нэг гарыг тайрч чадлаа. Хоёулаа маш ууртай болж хамгийн хүчтэй дайралтай хийхэд бэлдэв. Гар Шнейдрийг шантраах гэж Йокогийн тухай худал үг хэлнэ. Йоко түүнийг үгүйсгэн орилж байлаа цагаана. Үгүй би тэгээгүй хин намайг хориглох юм гэд. Шнейдер үнэн ч хамаагүй зөвхөн Гарыг ялахыг хүсэж байлаа. Шнейдер ичэд уншиж эхлэхэд Гар дахин алсын дайрав. Шнейдер түүнийг дайралтыг буцааж түлхв. Хоёр ичэд мөргөлдөхэд маш том дэлбэрэлт болж нууч нурлаа. Нуучийн нурангаас Гар болон Шнейдер хоёулаа гарч ирэв. Шнейдер өөрийгөө ичэдэр гараа болон Гарын гараа дахин нааж өгсөн байв. Гар өөрчлөгдөж байгааг Шнейдер хараад гайхав. Гүн жижиг луг Гарыг буцааж өгч Шнейдрийн хамгаалахд болон луг аварсныг ойлголоо. Гар ялагдсандаа хүлээн шөөж гүнч мөн Шнейдрийг хатуу ширүүн хүн байсан ч өөрчлөгдөж болохыг олж харсан байв. Йоко Шнейдрийг зэмлэж эхлэхэд Гар инээнэ хизээ нэгэн цагт маш хэрцгий байсан Шнейдер нэг охин загнаж байгааг хараад тэр үнэхээр хөвгөлтэй санагдаж хэн чамайг хориглох юм гэдсэн хориглох юм шүү гэж дууснаа. Тэрсэн Гард хэлэхдээ тэд байхгүй хооронд өөр нэг арим хаан тусыг довтолсон гэж хэлдэгэ. Гинэт лөө Шнейдертэй ярьж 15 жилийн өмнөхөө мартаагүй гэдгээ хэлв. Ийм үед Кайсо төлөвлөгөө гаргаж байтал жигийн бэхлэлт унсан бас түүний уралтыг мэдээ ирдэгэ. Тэрээр Гарыг Шнейдерийг хуурч дагуулсан гэж шижиглээ. Дөрвөн тэнгэрийн хаадын нэг Шнейдерийг зогсоохоор илгээв. Учир нь Шнейдер бүхнийг сүйтгэж байна гэж бодсон юм. Харин ордон руу дайрч буй арим хилцээрийн хүсэлтийг ирсэн ч тэр мэрэгэн лам тэмцэхээсээ өөр аргагүй гэж үзэн элчийг баривчлахыг тушаадаг. Гэтэл гинэд Кайсугаас мессеж ирж Шнейдерийг устгах тушаал буулгав. Үүнд нэ ихэд зочноо буцаж амрахыг хүсв. Улбын нээгийн хий үзэгдэл дотор Шнейдертэй таарав. Шнейдер түүнийг өөрчлөгдөөгүй гэж хэлж Каланаас салсан түүнийг аварч өсгсөн тухайг нь дурднаа. Нэ уурлан түүнийг сэтгэлээр нь тоглолт зэмлэн уурлнаа. Тэр Шнейдерийг хайрлаж байсан ч түүний нууц Хермиг мэдээд маш их гомдсон байлаа. Шнейдер үүнийг эрэгтэй хүнийг хүсэл гэж зөвтгсөн ч нэ үл аянгийн хий үзэгдлийг сарниулжээ. Тэр Шнейдерийг барихыг цэргүүдтэй тушаагаад өөрөө айрам удирдахаар үргэлжлүүлв. Луу Шнейдерийг нэтээ эвлэрч чадаагүй ажиглаад яагаад Гарийн биш Шнейдерийн дагаад байгааг нь гайхав. Тэгтэл Шнейдер нууцаар холдсон болохыг лууч түүнийг дагсан гэдгийг ойлгоно.
Ишнэдэр 15 жилийн өмнөх хэлбэртээ орж загнах юм бол луу түүнийг дасчин хайна гэж сүрдүүлнэ. Дараа нь тэр нэг охиныг авраг аалц хөөж байгааг харлаа. Ишнэдэр баатар болох гэж давхин очиж охиныг аварчээ. Луу энэ газар авраг аалц байх ёсгүй гэж гайхсан ч Ишнэдэр охинд сайхан харагдахыг бодож байлаа. Аалзыг дарсан хойно талисман унаж аалз дуудуулсан болохыг ойлгоно. Сайхан дүртэй охиныг хараад Ишнэдрийн сонирхол улам нэмэгдэнэ. Тачаадаад охин талархлаа илэрхийлээ Ишнэдрийг гэр рүүгээ орж ирэхийг урина. Ишнэдэр түүнийг ихэмсэг охин бололтой гэж боддгоо. Луу Ишнэдрийг шалиг бодлыг нь мэдээд ямар заваарсан юм бэ гэж бодох зур Ишнэдэр түүнийг цохин холдууллаа. Шөнө Ишнэдэр өрөөндөө амарч байтал энэ газар дайн болж байгаагаас огт өөр хит тайван байгааг луу гайхав. Ишнэдэр сонсох хүсэлгүй байлаа. Тэгтэл охин орж ирээд Ишнэдэртэй нөгөө юу яахаар болтыг та нар ойлгож байгаа. Ишнэдэр татгалцсангүй л. Луу өрөх байж магадгүй гэж анхааруулсан ч Ишнэдэр нэг тэр бүхэн нь сонирн биш байлаа. Лууг дууг олго хийж тэргэлждэг. Ишнэдэр танцаа тайлах үед охины мөрөнд хуйгны улмөр шиг хөхрөлт байгааг анзаарлаа. Гэтэл охин огцом талисман нааж Ишнэдрийг авраг аалзанд ороолгуулж орхино. Тэр охин өөрийгөө айрын нэгийн хамгийн итгэлтэй хүн гэж танилцуулна. Ишнэдрийн ич хэдийг хаажээ. Ишнэдрийг авраг аалзанд баригдсан мэт болов. Гэвч айрыг гайхад Ишнэдэр түүний ард тайван суугаад л байж байлаа. Тэр хий үзэгдэлд ашиглан айрыг хуурсан байв. Ишнэдэр сайхан үг гэж айрын сэтгэлийг хөдөлгсөн бөгөөд айрын өмнө нь хинээс ч ийм элдэг үг сонсож байгаагийн тулд түүний үгэнд амархан итгэчихсэн байлаа. Луу энэ байдлыг хараад эн чинь кино биш шүү дээ, юу болоод байна гэж жоохон ичиж орхино. Өглөө боломж Ишнэдэр замдаа гаргахаар шийдэв. Айрын түнд одоо хүртэл уучлаагүй, бас замд нэг алуурчин байгааг анхааруулв. Айрын Ишнэдрийг өгчихвээ гэж их айж байсан ч Ишнэдэр дахин уулзнаа гэж амлалтаг. Явхдаа Ишнэдэр өчигдөр шөнө айрыг жихийг зөөлөн хатсан хэрнээ илүү төвгүй нэг гой зүйл хийсэндээ жоохон харамсаж байлаа. Юу ичихсэн бол тоо. Харин айрын Ишнэдрийг яваасныг мэдээд энэ бол сүрэл гэж ойлгоно. Өөр нэгэн хүн Ишнэдэр дурлцгажээ дахиад л бас. Ишнэдэрт бол охид дайсан ч байсан, найз ч байсан хамаагүй хэн нэгэн түнд хүрхэл юм бол түнд дурлцхнаа. Ер нь бол Ишнэдэрт хүрсэн хүмүүс дурлаад байгаа юм. Удалгүй Ишнэдэр айрын хэлсэн алуурчинтай таарав. Энэ хүн Кай байлаа. Ишнэдэр түүнийг хараад би дээрүү чи дээрүү гэж луугаас асуухад луу хариулж чадахгүй тул Ишнэдэр түүнийг өшөглөөд цөлж орхиноо бөмбөг шиг. Кай авчирсан мангасуудыг Ишнэдэр рүү дайрсан ч Ишнэдэр тэднийг нэгхэн дайралтаар л унгаж орхидог. Кай уурлан айрын хаана байгааг асуухад Ишнэдэр айрын намайг хайрладаг болсон. Би түүнтэй хамт унтсан гэж бүр хэлдэг. Кай маш их уурлан дайрсан ч Ишнэдэр хий үзэгдэл ашиглан бултаж галын дэлбэрэлтээрээ түүнийг цохилт өгнө. Кай ч бас хий үзэгдэл ашиглан булсан ч тулд Ишнэдэр өмнө хэрлэж байсан галын сэлмээ гаргаж хамгаална. Эсрэг довтлогоо Ишнэдэр Кайын хуйгийг хагалж түүний үнэндээ эмэгтэй болохыг нь илрүүлнэ. Гэвч Кай өөрийгөө нээгээс бусад бүхнээс хүчтэй гэж бодон дахин дайрч Ишнэдрийг чулуу болох ичид хэрэгэлдэг. Ишнэдэр хэрвээ би чулуу болох гэж байгаа юм бол ганган байрлалтай чулуу болно гэж хошигнж бодлоо. Энэ ичид маш эртний тул салахын тулд ямар бурхан хийсэн мэдэх хэрэгтэй байлаа. Гэвч бурхан олон байсан тул бүгдийг нь таах цаг Ишнэдэрт байсангүй. Кай Ишнэдрийг чулуу дүрийг хэн нэгэн сэргээчихвээ гэж айж түүнийг хагалах гэж байлаа. Гэтэл яг тэр мөчөд айрын олон аалз дуудан Ишнэдрийг хамгаалав. Тэр Ишнэдрийн дөрвөн тэнгэрийн хаадаас ч хүчтэй гэж итгэж мастер нээд хүртэл эсрэг зогсохоор шийдсэн байлаа. Мастертайгаа хүртэл тултахаар шийдсэн байдаг. Кай айрыг аалзнуудыг дарж хоёулангийг нь устгах гэж улам уурлана. Айрыг дайтахдаа өөрийгөө шүтдэг бурхны нэрийг хэлчихв. Энэ Ишнэдрийг чулуу болгох ич хэдийг хэрхэн таслахыг ойлгоод чухал мэдээлэл байдаг. Ишнэдэр өөрийгөө гоё харагддаг гэж бардамнахад жигссэн ч дайралтаа үржлүүлсээр байдаг. Гэвч Ишнэдэр Кайын шүтдэг бурхан өрөөс нь ч хүчтэй бурхтуудыг захирдаг болохыг хэлж түүний ич хэд ажиллахгүй гэдгийг нь ойлгууллаа. Ишнэдэр нэг сумаар харваж Кайын хувцсыг бүр тэр чигт нь урж шалдан болгоно. Тэр эмхтэй болохоор нь би зөөлөн дайрч байна гэхэд Кай уурлан өөрийгөө удирдан Казак нэртэй мангасыг дуудлаа. Энэ мангас амнаасаа чулуу болгож хувиргадаг, хорт утаа гаргадаг. Утаа эчид биш учраас Ишнэдрийг амьсгалаагүй байх гэж их хичээж байлаа. Ишнэдэр салхин эсрэг тал руу айрыг татаж авахаар оролдож байтал мангас утаа гаргахгүй гიშгдэг байв.
Удалгүй Шнейдрийн гар чулуу болов айрын Шнейдрийг хамгаалах гэж утааны өмнө зогсоход утаа Кай руу эргэж зохив. Кай сандран талстыг унгахад мангас удирдлаггүй болжээ. Шнейдер хүчээ авч удирдлаггүй болсон мангасыг нэг том дэлбэрэлтээр дарж унгадаг. Тэр Кайд одоо түнд өртөө боллоо гэж бодсон. Кай намайг ал хэрвээ чи албал дараа нь харамсна гэхэд Шнейдер хизээч байсан надтай тулдаж болно гэж хэлээд түүний биед үлдсэн хорт утааг сорж цэвэрлэхэд нь туслав. Тэр айрыг Каяас асарч өгөөрэй гэж хүсээд аяллаа үргэлжлүүлэхээр тоохгүй явчихдаг. Кай Шнейдерийн нэгийн хамгийн сүүлчийн туслах үхдэггүй маш хүчтэй Каунт нэртэй хүн байгаа гэж анхааруулan хэлнэ. Алаагүй болохоор Шнейдер мэдээлэлд нь за баярлаа цаашаа би явлаа. Ямар ядаргаатай юм бэ гэж дотроо бодно. Кайч айрын Шнейдерийг яагаад дурсныг ойлгож эхэлнэ. Шнейдерийг хэн хориглох юм болоо? Удалгүй Шнейдер хэд их шид тэргэлснээсээ болж өөрийгөө жинхэнэ Лукас буюу энгийн хүү болох гэж хувирглаа. Лууч яхаа мэдхгүй бай. Ордонд гүнж буцаж ирэхэд мэрэгэн лам түнд Йоко цэргүүдтэй хамт Шнейдерийг хайхаар гарсан гэж хэлв. Цэргүүд олон мангасад бүслэгдэх шахсан ч Гар өөрийгөө Инжа цэргүүдээр иж тэднийг авардаг. Лукас болон Лу Йоког хайж яваад Лукас хамсаргүйгээр нуурт тусанд орж байгааг харлаа. Йоко баярлсандаа чанга хашгирч цэргүүд юу болсныг мэдэхээр гүйж ирэв. Энэ нь удаа Йоко жигнэсээ орж тэднийг хөөн зайлууллаа. Хүүхдүүдийн эрх шүү дээ. Цэргүүд бяцхан хүн үнэндээ хар шидтэн Шнейдер болохыг мэдээд маш их гайхаж шоконд орно. Тэд Луг хараад эн чинь Ларс биш үү гэцгээв. Йоко түүний нэрийг үнэхээр Ларс гэж саналаа. Цэргүүд бүр их зочирдов. Учир нь Ларс бол гүнжийн ах Даргон Кнайт цолтой Шнейдерийн олон жилийн өмнө ясан 5 баатрын нэг байжээ. Гэхдээ тэр ялалтын дараа алга болсон тулд амьд эсхийг нь хинч мэдэхгүй байсан юм. Сулдааны дараа энэ Даргон принцессийг Ларсыг дахин төрсөн хөлбөр байж магадгүй гэж ээдтэй хамт шийдэглэв. Каин өмнө хэлж байсан Ковент 2 доорх хүн Шнейдерт ялагдсан тухай мэдээ авлаа. Гэхдээ тэр өөрийгөө хүшгүй биеэр Шнейдерийг ялна гэж итгэж байдаг. Өөрийн хүчийг улам нэмхийн тулд Ковент онгон охтын цус хэрэгтэй гэж хэлнэ. Түүний муу хүмүүсийг авчирсны охтын нэг нь аль хэдийн цэвэр биш болсон бузарлагдсан байлаа. Үүнд маш их ууралсан Ковент буруутай хүнээ шийтгэх цусыг энэ сорж авдаг. Яг тэр үед нэг Werewolf залуу эмэгтэйчүүдийг ангуучилж байлаа. Йоко Лукас унтуулах гэж байтал маш муу аимшигтай хүч мэдэрч цэргүүдийн анхааруулна. Цэргүүд Werewolf-тай тулдсан ч тэр нэг цохилтоор бүгдийг нь ялна. Йоко ч амттай хараад идэх гэж байтал Шнейдер сэрэв. Шнейдер түүний зүгээр л нохоо гэж доромжиллаа. Уурсан Werewolf дайрсан ч Шнейдер доогт нөлөөсөнгүй өвдсөн ч үгүй. Харин тэр хүчтэй цохилтоор Werewolf-ыг газар унгав. Дараа нь Шнейдер шидээ харуулж Hellfire гэдэг хамгийн хүчтэй шидээ хэрэглэв. Гарныхаа жаахан хөлгөөнөөр Werewolf-ыг маш их хүчтэй түлхэж орхидог. Айсан Werewolf Контос тусламжгүй. Үүнийг харсан Шнейдер Werewolf-ыг захирч чаддаг ганц хүн бол Vampire гэдгийг ойлгов. Тэр Каунт онгон охтын цусаар хүчээ нэмэгдүүлж Ни болон Кай сүг унгаах гэж байгааг нь таамаглана. Шнейдер Werewolf-оос үннийг хэлбэл амийг чинь өршөөе гэж хэлдэг. Гэвч үнэн ил болоход Werewolf гинэт толгоогоо гიშүүлэн өглөө. Дараа нь Йоко Шнейдерийг уурлаж яагаад явчихсан дахин Лукас болсон талаар асуув. Мөн өмнө хэлсэн хоёр охины нэрийг нь асууж хэлэхгүй бол унтуулахгүйгээр сүрдүүлв. Жаахан байсан Шнейдер хугацаагүй энэ бүхнийг нууцаар харж байсан Ковент Шнейдерийн бүрэн сэргээгүйч дид одоохондоо хүүгийн бид битүүмжлэгдсэн байгааг нь ойлгоно. Ковент урд нь Шнейдерийг 4 хаант бусад эсэргүүцэж 4 шавтайгаа хамт бослог гаргасан дурдсныг санав. Шнейдер дахин төрөх бүртээ илүү хүчтэй болдог байсанжээ. Хамгийн оргил үедээ бол ялагдшгүй. Гэхдээ одоогийн байдлаар Ковент түүнийг ялж чадна гэж бодож байлаа. Тэгээд дайрч орлоо. Энэ үед Лукас ирсэн тул Шнейдер дахин баригдана. Ковент хүмүүсээ Лукас болон Йоког хоёулангийн барихыг тушаав. Тэднийг шууд цайз руу аваачлаа. Ковент домог шидтэн Шнейдерийг амархан барьсандаа баярлав. Дээрээс нь 3 онгон охин олсондоо маш их баяртай байдаг. Йокогоос гадна Айри болон Кай хоёр ч мөн баригдаж тэд авчиргдсан байлаа. Кай өмнөх шиг Ковентыг үзен ядаж байв. Тэр болон Айри хоёр зориуд баригдсан дүр үзүүлж цайд доорсон байлаа. Тэд Ковентийн өмнө аль хэдийн гамнаас гарчихсан доор хүмүүс нь чадваргүй байсан ч Ковент маш их уурлан дахин тэднийг нэгнийхэн цусыг сорж шийдэгнэ. Ковент хоёр охины шидийн цусыг уувал өөрийгөө бүр хүчтэй болно гэж итгэж байлаа.
Гэвч Кай болон Ари хоёр сахиус сэлмээ хамтд нь ашиглан түүнийг лүү дайрна. Тэдний бүх хүчтэй довтлохыг авсан Ковентийн бие хурдан эдгэрч байсан тулд огт ялагдсангүй. Кай загалмаа болон сармис гаргаж ирэн тулалдав. Ковент дайсан мэд жүжиглэж байгаад Кайг гиндүүлэн барьж авч гарнаас нь цус сорж эхлэв. Тэр ингүүл Ни болон Кай сүүгаас ч илүү хүчтэй болно гэж боджээ. Ари орж ирээд Шнейдертэй итгэж байгаагаа хэлэн зогсоохыг оролдов. Харин Ковент түүнийг шоолж та нарын ганц найдвар дээр түгжээтэй байна гэж хэлдэгэ. Дараа нь тэр Шнейдерийн нууцыг огтдгийг ижилчлээ. Ларс энэ бүхнийг ойлгон дээд санварт нь Лукасын зан чанарыг Шнейдерийг дахин төрсөн бид суулгасан байжээ. Лукасын зан чанар маш хүчтэй байсан тул сүүлийн олон жил Шнейдерийг бүрэн дарж байсан юм. Лукас сэрүүн үедээ биеийн амархан удирддаг, харин Шнейдер зөвхөн Лукасыг унтаж байхад гарч иж чаддаг байлаа. Ковент огтыг дахин шоолж Шнейдерийг дарчвал та нар аюул биш болно, харин би хамгийн хүчтэй нь болно гэж багталтай наргагүй хэлв. Дээрээс нь бүхнийг харж байсан Лукас эцэст нь хүчээ суллан энэ үед гар цэргүүдээ удирдан мангасуудтай тулдав. Авраг сум харваж байлаа. Тэр Шнейдерийг яг юу хийж байгаа юм бол гэж боджээ. Дотор нь Шнейдер Лукасаас бие буцааж авах гэж тэмцэж байв. Ковент огтод юу хийснийг нь хараад уур нь хүрсэн чинь Лукас одоохондоо хэтэрхий хүчтэй байлаа. Ковент Шнейдерийг одоо ч баригдсан байгааг нь хараад тайвширч Аригийн цусыг сорохоор ойртлоо. Гэтэл Йоко түүний нүур рүү нөшөглөнө. Үүнд галзуурсан Ковент Йоко руу дайрлаа. Энэ нь Шнейдерийн төвчээрийн сүүлийн тусал байв. Йокод гар хүртнийг харсан Шнейдер маш их уурлаж эцэст нь хоригдлоосоо гарч мултарч чаддаг. Тэр Ковентийн миний Йокод гар хүрснийхэн төлөөсийг төлнө гэж хэлээд цэглэхэн ба мөсний шидэх хамтд нь ашиглан дайрдаг. Гэвч шидийн дайралтны дараач Ковент гимтээгүй мэд харагдав. Өөрийгөө Шнейдерээс ч илүү хүчтэй гэж бодсон Ковент дайрч нүднээс аимшигтай гэрэл гаргав. Гурван охин айж гэрэл байрууд тусч Шнейдерийн гарал үлдсэн мэд харагдлаа. Ари Кайг хамгаалахаар босож ирээд Ковент инээгээд найдвар чинь аль хэдийн алга болсон гэж хэлдэг. Гэтэл түүний инээх дунд Шнейдерийн дуу сонсогдов. Тэр намайг оноогүй өөрийнхөө хүнийг онлоо гэж хэлдэг. Алдаагаа ойлгосон Ковент дахин буутахаар эргэх үе түүний хүн галын дунд орчихсон байлаа. Шнейдер Йокогийн өмнө зогсож түүнийг хамгаалж байв. Шнейдер Ковентийн дайралтыг барьж аваад буцаад харав. Ковент өөрийгөө зайлж чадлаа гэж бодсон ч гинэд нар мандаж байгааг анзаарлаа. Нарны гэрэлт түүнд тусаж Ковент шатаж үнс болов. Хэдий маш хүчтэй байсан тэр нарнаас айдаг байлаа. Ларс Шнейдерийг бүхнийг дуусгасан гэж бодож байтал үнснээс нь нэг сарсан байгаагаа гарч ирэв. Шнейдер түүнийг хармагцаа барьж авлаа. Хэрвээ сарсан байгаагаа ариун газарт хүрвэл Ковент 2 хоногийн дараа дахин амьлна гэдгийг тэр мэдэж байлаа. Шнейдер сарсан байгаагааны даалгавчнаас нэг хэсгийг нь авч шийдлээ. Энэ шидэн сарсан байгаагааны шингэж хэрвээ Ковент дахин биедээ орохыг оролдвол тэр дараа өхөж дахин хизээж амьд чадахгүй болно. Ковент уурлаж цөхөрч орьсон бол Шнейдер зүгээр л инээдэг. Үлдсэн дайснууд нь бүгд цухтнаа. Дараа нь Шнейдер Ари Кайг авч яваад сүмд эмчлүүлэхийг хэлв. Тэгээд Йоко гэмтсэн эсхийг шалгалаа. Хоёр охин нөгөө охины талаар асуухад Шнейдер би Йоког сонгосон, харин Ариг одоохондоо шийдээгүй байгаа гэдгийг хэлнэ. Энэ хооронд Гар бараг бүх мангасууд ялсан байлаа. Кай сүү бүхнийг ажиглаж Шнейдерийг бараг бүх доор хүмүүсийг нь өөртөө татсан ихэд гайхав. Дөрвөн тэнгэрийн хаалыг үлдсэн гишүүн Абиле нэ урвах гэж байгаа гэсэн жиглэг. Учир нь нэгийн аав нь Шнейдер байлаа. Нэ өөрийгөө урвахгүй гэж хэлээд Абиглаг тийм бол шидээ шалгуул гэж Шнейдер хэрэгэлсэнтэй адилхан шидийг ашиглав. Тэр нээд дуулуургүй бол мэлхий болгоно гэж анхааруулна. Кай сүү үүнийг хэтрүүлсэн гэж бодсон ч Абигилийг тайлбарлав. Нэ Шнейдертэй 100 жил хамт байсан хамгийн ойр хүн учраас ингэх хэрэгтэй гэжээ. Кай сүү Шнейдерийн дайснуудыг ч өөрийн хүмүүстэйгээ хатуу ханддаг гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр өмнө нь Жи болон Кен гэсэн гурван хүнийг алаагүй. Сүүлийн 15 жилийн Шнейдер өөрчлөгдөж байгаа бололтой. Абигейл Шнейдерийн айран болон Каин сүүгийн тал хоёр тийшээ салж үлдсэн хоёр битүүмжилээд задлах хэрэгтэй гэж хэлв. Харанхуй сэрэхийн тулд Шнейдерийн зүрх хэрэгтэй байлаа. Хэрвээ нэ амьд үлдэхийг хүсвэл Шнейдерийг алах ёстой болчихлоо. Харин Шнейдер нэг аврахын хүсвэл өөрийгөө золиослох хэрэгтэй. Аль нь ч тохиолдолд нэг нь үхэхээр байлаа. Шнейдер болон Йоко Аритай салах ёс хийв. Ари Кайг эмчлүүлэх гэж авч явлаа. Тэрийг хөдөлж байх үед Ари Шнейдерийг сэтгэлийг хизээч олж чадахгүйг мэдэж байсан ч өөрийг нь санана гэж найдаж байлаа. Йоко Шнейдерт бусдыг сэтгэлээр битгий тоглол энэ хэнийг сонгосон бол үнэн ч бай гэж сануулна. Энэ үед Гарад нэтэ тааралдав. Тэр яагаад урвсныг асуух нэ? Би Шнейдертэй байхад илүү ад жаргалтай байсан юм гэж хариулдаг. Тэд хамгийн хүчтэй сэлмээ мэхээ ашиглан тулдлаа.
Га нэрийн сэлэм болон домогт Thunder God Sword маш хүчтэй гэдгийг ойлгов. Гарагийн сэлэмч бас домогт байсан түүнийх шиг хүчтэй биш байв. Гара сэлмээ амандаа зуугаад олон куунаа шидэв. Дараа нь аврах сум харуулж нэгийн үсрэхэд хүргэв. Түүнийг даргон дайрчдаа Гара үхлийн цохилд өгөх боломж гарлаа. Гэвч түүний зогсон зүйл нь нэ биш нэг жөтгөр энэд эндигийн арт гарч ярин давталсан. Тэдний дайрцаас болж гүүр хоёр хуваагдсан. Бүгд Гар зохиулсан гэж бодсон ч гэнэт дахин гарч ирэв. Тэр Shadow Clone ашигласан байлаа. Жинхэнэ Гар огт гимтээгүй байдаг. Гар гүүрэн дээр эргэж ирээд хуйгаа тайлж ихсэн Thunder God Sword-ийн хуйг хэрэггүй байсан юм. Дараа нь тэр өмнө нь Schneider-ийн эсрэг хэрэглэж байсан холын зайны довтлогоо хоёр гараараа хийв. Олон сэлэм нэрүү ниссэн ч нэ зөвхөн нэг л жинхэнэ гэдгийг мэдэж байлаа. Тэр жинхэнэ довтлогоо хаасан ч хүч нь хит их байсан тул сэлэм нь хугарна. Бүгд Гарыг яллаа гэж бодсон ч нэ сэлэмгүй болсон тул мэдээж сул харагдана. Гар түүнийг алахгүй гэж шийдсэн ч учир нь нэ Schneider-д чухал хүн байсан юм. Дотор байсан албан тушаалтнууд нь Гарыг хүчийг гайхаж яагаад тэдний талд орсныг ойлгодоггүй. Мэ маш их уурлан Гарын хааны үгийг дагаж тэгш нийгмийг үзлээс татгалцсан дургүй байлаа. Харин Гар өөртөө л чухал ад жаргалтай байвал хинтэж хамаагүй гэж боддог нэг юм. Нэ бууж өгсөнгүй тэр хугарсан сэлмээ бариад урагш дайрч аянгийн шидэв. Гар түүний дутуу үнэлж урагш дайрсан ч сэлмээд хамгаалж чадсангүй тэр зохиулна. Мэ тайлбарлахдаа аянгийн шид шингэсэн жинхэнэ Thunder God Sword бөгөөд ямар ч жирийн сэлэм тэсэхгүй гэж хэлв. Гар ядах гэж байтал гэнэт шидэт довтлогоо нисэн ирж Гар болон нэ хоёулангийн хол шидэв. Принцессрийн довтлогоо хийсэн хүнийг хараад танилаа энэ хүн бол Schneider байв. Гүүр бүрэн нурж дайснууд урагш алхах боломжгүй болсон. Schneider энэ бол өөрийнх нь шинээр бүтээсэн удирдахад хэцүү шид гэж хэлв. Гар Schneider-ыг уурлан загнав. Туршилт хийж гэж байгаа найзуудтай ашиглах ёсгүй гэж хэллээ. Нэ харин Schneider-ыг өөр охинтой хамт байгааг хараад их гуниглав. Урд нь Schneider үргэлж түүний хажууд байсан шүү дээ. Тэр Schneider-ыг өнөөдөр алхахаар шийдэв. Гэтэл Schneider аль хэдийнэ нэгийн ард гарч ирээд түүнийг дарангуйлж эхэлсэн юм. Энэ хооронд Гар гэмтэлтэй тулд нохоо хомөлхөж явж байлаа. Гэхдээ хинч түүнд анхаарал хандуусангүй. Schneider хайраа илэрхийлснийхээ дараа нэ эргэлзэж эхлэв. Гэвч Abigail-ий тавьсан тамганы нөлөөгөөр тэр Schneider-ийг түлхээд нисээд явчихлаа. Принцесс өөрийгөө хаант усыг аварсанд баяртай байлаа. Нэ харин маш их сэтгэл өвдөн тэр Schneider-ийг уучлж түүний төлөө бүх зүйлээ орхиход ч бэлэн байсан. Тэрвээ Schneider-ийг хараагүй байсан бол тэр орой Гар Schneider-ийг анхаарууллаа. Нэ одоо өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсон дутуу үнд бол амь насаа алдаж магадгүй гэж хэлв. Йоко тэдний яриаг сонсоод Schneider болон Мэ хоёрыг харилцааг гайхав. Хай принцессэр бороо орж байгааг харлаа. Бороо орвол дайснууд дайрахгүй тул хамгаалалтаа засах цаг гарна. Йоко цэргүүдэд хоол тарааж урам өглөө. Бүгд баярсан ч Schneider маш их бага хоол өгсөн юм. Schneider дахин хоол авахыг хүссэн ч Йоко дахин бага өгсөн тулд уурлав. Тэд маргалцсан ч Йоко түүний олон эмэгтэйтэй сэтгнэгдэг уурсан байлаа. Schneider үүнийг чухал биш гэж хэлсэн ч эцэст нь маргаанд ялагдана. Бүгд Йокогоос айж байлаа. Тэр шөнө Schneider-ийн харанхуй шидэнгүүдийг бүрэн хянаж байсан юм. Принцесс болон High Priestess хоёр Oracle дээр очисон. Oracle бол ирээдүйг харж чаддаг эмэгтэй юм. High Priestess түүнийг Schneider дээрх лацыг шалгаж өгөхийг хүссэн юм. Учир нь Schneider-ийг Lucy-ийн биед байхдаа 2 удаа сэрсэн хамгийн сүүлд Йокогийн хүсэлтгүйгээр жинхэнэ шидтний хэлбэртээ орчихсон байсан. Oracle харж үзээд Schneider лацыг өөрийн хүслээрээ эвдсэмнээ мэджээ. Гэхдээ өмнөх муу Schneider бол хинч ятгах чадахгүй байх байсан. Харин одоогийн Schneider хайр гэж юу болохыг ойлгодог босон тул эмэгтэй лацыг сулруулсан байна. Гэнэт Oracle Schneider-ийн зүрхээ алдаж өгөхийг харсан аимшигт зөгнөл хэлнэ. Гар Йоко санаа зовж байгаа ч анзаарч Schneider болон Нэ хоёр ижил хүчтэй болсон. Тэдний аль нь төрүүлж ядарна тэр нь ялагдана гэж хэлв. Өмнөх Schneider бол хиндэж санаа тавихгүй байсан. Харин одоогийн Schneider зөөлөн сэтгэлтэй болсон хүмүүс түүнд ойртоход амархан болжээ. Йоко Schneider дээр очиод принцессэд түүнд өхөн гэсэн зүн харсан тухай анхааруулж байгааг сонсов. Schneider Oracle амьд байгаад гайхсан ч түүний үгийг огт тоодгүй. Над чиг царайлаг хүн ялагдаж өхнө гэж байхгүй гэж
тоглоом шоглоом хийж инээнэ. Зарим альбан тушаалтангууд түүний шижиглсэн принцессээр түүнд итгэнэ. Учир нь Шнейдер хаант улсын олон удаа аварсан бөгөөд дахин цус урсахыг хүсэхгүй байв. Шнейдер ингээд өөрийн зорилго одоо ч дэлхийг эзлэх хэвээр өөрийн армийг дахин байгуулж байгаагаа хэлв. Энэ хооронд Oracle болон High Priest нь Кейнд сүүлийн үед үзэн ядалтын харанхуйн хүч ихснийг мэдэв. Кейн хүчийг ашиглах тэднийг сохолсон байлаа. Нэг шөнө Шнейдер принцесс шөнө дунд эр хүний өрөөнд орвол юу болдгийг заана гэж хэлв. Принцесс түүний үлдэхийн тулд өөрийгөө золиослоход ч бэлэн байлаа. Өөрийгөө өгөхөд ч. Гэтэл Йоко гинэд орж ирээд Элси Шнейдер рүү шидэв. Тэр үед Шнейдер нэг аимшигтай шийдэд өвч байгааг мэдэрлээ. Тэр үгээ дуусгахад ордон бүхэлдээ сүрч эхлэв. Гар ийм шидийг зөвхөн Шнейдер л хийж чадна гэж мэдсэн ч Шнейдер өөртөө ч өрцөн тул тэр өөр хүн байж магадгүй гэж бодно. Шнейдерийг өөр эмэгтэйтэй хамт байгааг хараад Кейн бүр илүү уурлаж түүнийг алахаар шийдэв. Шнейдер гинцэн тул том хамгаалалт хийж завгүйж байлаа. Хоёр охин битгий тулд гэж гуйсан ч Кейн Шнейдер дээр ирсэн тул зугдахааргүй болов. Йокогоос 500,000 йен зээлээд Шнейдер тулдахаар нисв. Гар Кейний сэлмийг засагдахыг хараад Шнейдерийг үнэхээр аюулд орсон гэдгийг сайн нэг ойлгоно. Шнейдер нисэх шид ашиглан Кейнтэй тулдсан ч Кейн түүний шидийн хүчийг сорж газар унгав. Кейн стратеги Шнейдерийн хамгийн том давуу тал болох шидийг нь хаах байсан тул Шнейдер сул болов. Кейн уулнаас довтолж Шнейдерийн галаар хамгаалалт хийсэн ч гал нь сорогдож тэр ил гарлаа. Гар тусалж чадахгүй да уурлаж байтал галаар хийсэн сэлмээр нь чөтгөр гарч ирэн Шнейдерт туслав. Тэр өөрийгөө Шнейдерийн эзэндээ үнэн ч гэж зарлаад түүнийг хамгаална гэж тангарглав. Дараа нь сэлмээ авч Кейнтэй нүүр тулан зогслоо. Кейн өөрийн Монтос Шнейдерийг нисхээс нь зогсоохоор дайрлаа. Гэтэл Шнейдерийн доорх газар нурж тэр доош унав. Кейн ч араас нь дагаж доош бууж тулдаанаа үргэлжлүүлвэ. Кейн Шнейдерт галт сэлэм барьж байгааг хараад гайхсан ч их санаа зовсон гэ. Учир нь түүний Thunder Beast сэлэм нь галын чөтгөрөөс илүү хүчтэй байв. Хоёр сэлэмнээс хоёр гэрлийн цацраг гарч хүмүүс тулдаахад тэнцүү болно гэж бодов. Гэхдээ элдний тулаан шидчин сул байдаг. Хоёр сэлэм маш хүчтэй байсан тул тулалдаанд ганц цохилтоор дуусах магадлалтай байдаг. Гартид хоёулаа бүх хүчээрээ нэг цохилтоор зориулж байгааг ойлгоно. Тэд хэсэг харс тулгараад Кейн эхэлж дайрснаар Шнейдер сул байдалд орлоо. Гэтэл галын чөтгөрийн сэлэм өөрийгөө долиослож Thunder сэлмийн сүнсийг захилгааны бөмбөлөг рүү татав. Ингэснээр хоёр сэлэм хоёулаа устж алах болно. Сэлэмгүй болсон тулд Кейн Шнейдерийг дахин хор учруулж чадахгүй болов. Гэхдээ тэр даруй Шнейдер рүү өсрөн ирж толгой руу нь хутгалав. Бүгд Шнейдерийг үгсэн гэж бодсон ч тэр босоод ирлээ. Эрчим хүчний бөмбөглөг алга босон тул Шнейдер дахин шид ашиглаж чаддаг болов. Гэхдээ Кейн бас Шнейдерийн шав байсан учраас түүний шид сул биш байдаг. Кейн болон Шнейдер хоёр нэгэн зэрэг шид уншиж тэнгэр өөд нисэж ижил хүчтэй захилгааны шид ашиглав. Үүнийг хараад Гар хэн төрүүлж эргэлзэн эсвэл ядарн тэр л ялагдана гэдгийг дахин ойлгов. Дараа нь тэр хоёулаа маш хүчтэй галын шид хэрэглэж эргэн тойрны бүхнийг шатааж эхэлнэ. Гар тэд бие бинийгээ алах гэж байгааг мэдээ зогсоохыг оролцсон ч тэд аль хэдийнэ шидээ дуусахад бие биерүүгээ нисэн дайрч байлаа. Тэр үед Шнейдер өнгөрсөн дурсамжаа Кейнтэй хамт санаж тэр нь өөрт нь гэмтэл учруулахад хүргэв. Гар Шнейдерийг сүрхэндээ яригдаж байгааг анзаараад анхаарлаа алдсныг нь галыг удирдах чадахгүй болсныг нь ойлгов. Кейн ч бас Шнейдерийн ийм чухал мөчөд сэтгэл хөдлөлтөд автаж байгааг уурлав. Шнейдер маш их өөрчлөгдсөн хүн бүр ойлгож байлаа. Принцесс Шнейдер гэж айсан ч Йоко тэгж бодсонгүй. Учир нь Шнейдер түүнд зээсэн мөнгө буцааж өгөөгүй байсан юм. Йоко зээсэн мөнгө заавал буцааж өгдөг гэж Шнейдерийг зааж байсан юм. Будалтгүй нуран дундаа Шнейдер өмнөхөөсөө илүү хүчтэй болчихсон гарч ирэв. Тэр өөрийгөө сул биш санаа зовох хэрэггүй гэж бардам хэлсэн ч үнэндээ их гэмтсэн байдаг. Кейн бууж өгөхгүй Шнейдерийг алахаар шийдсээр хിവэрэл байв. Шнейдер босоод би чамд одоо ч хайртай гэж хэлсэн ч Кейн итгэсэнгүй. Учир нь Шнейдер ийм үгийг уулцсан эмхтэй бүртээ хэлдэг байлаа. Тэгээд Кейн олон Lightning Spring дуудав. Гэхдээ энэ нь аюултай байлаа. Хэрвээ тэр анхаарлаа алдвал тэр өөрийгөө эзэнлэг хүртэл дайрахч магадгүй юм. Иймээс Шнейдер тэдний эсрэг Fire Spirit дуудах хэрэгтэй болдгоо. Их хөөж тулдаж байлаа. Шнейдер түүний үзэл бодлыг ойлгож чадсангүй. Яагаад тэр болон Кейси хоёр ийм их улааран зүтгээд байгааг гайхав. Тэр өөрийгөө инх тайван нийгэм байгуулахыг хүсдэг гэж
хэлсэн ч Шнейдер үүнийг инээдтэй гэж бодно. Түүний бодлоор дайн зөрчил бол хүмүүсийн уг чанар. Тиймээс жинхэнэ их тайван удаан үргэлжлэхгүй. Өмнө хүмүүс ба феринүүдийн дайны үед тэр охин хүн ба фери хоёрын холимог учраас аль талдаа хүлээмжшөрөгдөөгүй. Дайн улам тархаж тэр ганцаараа хоцорч хинч түүнийг асраагүй. Энэ түүнд өөр шигээ хүмүүс тайван амьдрах болох нийгэм байгуулах хүс төрүүлжээ. Шнейдер түүнд анх уулзсан үе дараа нь хамтдаа өнгөрүүлсэн 100 жилийг санууллаа. Тэр 100 жилийн түүнд Евачин шиг сайхан байсан гэдгийг тэр хүлээмжшөөрөв. Гэхдээ гар дээрх хараалынхаа улмаас тэр Шнейдерийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй юм. Абигелийн энэ байдлыг таашааж харж байсан ч Кайсу огт өөрөөр санагдав. Хэрвээ нэ галдах юм бол тэр хоёр Шнейдертэй нүүр тулна. Тэр Шнейдерийг өөрөө удирдах гэж байна гэж итгэсээр байсан тул дахин тулдаж эхэллээ. Гард галын сүнсний хачин авирыг анзаарч Шнейдерийг хязгаартаа тулж байгааг ойлгож эхэлнэ. Гэсэн ч нэ зогсолтгүй дайрсаар байв. Тэр өөрийгөө зүгээр л Шнейдерийг үчилж авсан охин гэж бодож байсан ч үнэндээ Шнейдер түүнийг аврагч нь бас хамгийн сайн хайрладаг хүн байсан юм. Тэр Шнейдерийг зохиж унгаагаад дахин босохгүй байхыг хүсв. Гэвч Шнейдер босож чадлаа. Энэ хооронд хараал улам хүчтэй болж түүний цахилгаан сүснүүд хяналтаас нь гарч эхэлнэ. Йоко дайрлаа. Шнейдер үүнийг их санаа зовж гэсэн ч нэ 54 эсгэж хамгаалалтын хан босон өөрийгөө болон Шнейдерийг хамгаалав. Тэр Шнейдерийг хуурч Йоког барьж аваа сүрдүүлэх гэж оролдлоо. Шнейдер маш хүн шийдвэр гаргав. Тэр хоёул хамгийн дээд шидийг ашиглав. Энэ шид нь орчныг бүхэлдэн сүйтгэх чадaltaй Шнейдерийн бүрэн эзэмшээгүй шид байлаа. Нэг хараалаа Шнейдерээс нууж байв. Шид эхлэхэд Гар үүнийг их сул байдалд орсныг нь мэдэрлээ. Йоко тэд бие устгахыг дэвчих чадахгүй. Гар ямар нэг юм хий гэж гуйв. Гэхдээ оролцвол заавал үхэх байлаа. Нэгэнт шид ихэлсэн тул зогсох ямар ч боломж байхгүй. Тулааны дунд Шнейдер Люсиг дууг сонсов. Тэр дуу хайртай эмэгтэй ихэн зовлон хар гэж хэлв. Шнейдер түүний хараалыг ойлгож үүний цаана Абигели байгааг шууд мэднэ. Люси түүний тэр охин өөрөө өгөхийг хүсэж байгааг Шнейдерийн гарт амиа өгөхийг хүсэж байгааг нь ойлгуулв. Тэр бууж өгөх гэж байхад Шнейдер Абигелийг дуурлан шидийг өөр тийш нь чиглүүлв. Гэрлийг цацраг тэнгэр өөд харав. Дараа нь Шнейдер нэгийн өмнө очиж түүнийг чөлөөлөхөөр шийдвэр гаргалаа. Тэр шууд дайрч түүний зүрхийг гарган авч нүднийх нь өмнө хараалыг нь тайлж өөрхөн зүрхийг хаг бацлаа. Ингэснээр хараал үнэхээр арилсан юм. Бүгд Шнейдерийг хийсэн зүйл зочирдов. Зүн жимхтэй зөгнөл биелээд олжээ. Йоко энэ бүхний хараад эсэлгүй ухаан алдан уйлан урслаа. Шнейдерийг алдсандаа гачуудахаас өөр юу ч хийж чадсангүй. Харин Абигели харин ч баярлаж байлаа. Учир нь түүний аюул учруулж байсан хамгийн том аюул нь устж алга боллоо. Кайсутай хамт тэр ойролцоо хаан дуусуудыг хамгаалж байсан хоёр хараалыг устгаж эхлэв. Кайсу талд тэр бүх хөл бүтэн хаан тусыг мөсөөр хөлдөөж эсэргүүцэх боломжгүй болголоо. Харин Абигелийн өгтлүүдийнхээ армийг гаргаж үлдсэн хаан тусууд руу дайрууллаа. Йоко Шнейдерийн зогц дээр очиод юу ч хийж чадалгүй уруул дээр нь үнсээд явлаа. Дараа нь Ларс ирж урд нь Драгон Кинг байсан өөрийнхөө залгамжлагчийг хайж байсан тухайгаа ярив. Хачирхалтай түүний хамгийн тохиромжтой загламжлагч нь урд нь дайсан байсан Шнейдер байжээ. Гэтэл түүний бие гэрэлтэж эхлэв. Люси болж хувирв. Энэ хооронд Кайсу болон Абигели Дарк Годыг амьлуулах ажлаа бараг дуусгасан байлаа. Хаан үүнийг мэдрээд хэрвээ Дарк Год амьлбал хүн төрлөختөн өмнөх ертөнц шигээ бүрэн устж аюулд орж байгаа гэдгийг сануулна. Нэртээр үеэс яг ийм сүрлээс болж мангасууд гарч иж хүмүүс нэгтгэхээс өөр аргагүй болсон хаант энэ тухай гүнжид мэдэгдэхээр шийдэв. Удалгүй их дайн болох гэж байгааг мэдэж байлаа. Тэр яснууд болон өгтлүүдтэй тулдаж чадна гэж бодсон ч түүнээс ч илүү аимшигтай зүйл гарвал заавал нүур тулах хэрэгтэй болно гэж ойлгов. Тэр нэ Шнейдерийн үхэлд маш их шаналж байгаа гэж бодсон ч нэ өөрийгөө шийдэхийг огт бодоогүй юм. Түүний ганц зорилго бол үс хонзон авах байлаа. Абигели Дарк Годыг амьлуулж чадна гэдэгтээ итгэлтэй байж биеийнх нь ихэнх хэсгийг олсон зөвхөн тархил алга байна гэж бахархав. Гар нээд өмнөх тулаанд ашигласан сүйтгэх шиднүүдийг ашиглахыг зөвлөв. Гэхдээ нэг шид Lightning Sport хэрэгтэй, нөгөө нь зөвхөн бүтэн сарны үед л ашиглагддаг байлаа. Нэ дайсныхаа командыг олж харлаа. Тэр Vampire County шиг хүчтэй хөшгүй хоёрын ямар ч элтнээс хатуу шидэнд маш дэвсвэртэй байв. Энэ хооронд Абигели Дарк Годыг тархихгүйгээр амьлуулж эхлэв. Ларс Люси дахин Шнейдерээс болсон гэдгийг нь олж мэдэв. Яг тэр мөчид Дарк Год нүдээ нээж Шнейдерч бас нүдээ нээж сэрнэ.
High Priest тэнгэр рүү хараад хоёр лац эвдэрснийг Шнейдрийг ямар нэгэн зүйл болж байгааг ойлгов. Төлөвлөгөө боловсруулав. Эхлээд командыг устган дараа нь Гар болон түүний нинжа армиг өгтлүүдийг барина. Командер ялгсны дараа High Priest өөрийгөө ан дээд устгах чадвараа үнэлтснийг нь цэвэрлэв. Йоко ээжтэд хамтдаа Шнейдрийн зүрх дахин бий болж байгааг харлаа. Даркот амьснаар эргэн тойронд муу энерги дарахж айжмаар Шнейдер дахин амиллаа. Гэвч Гар болон Нэг командер ямар ч гэмтэл учруулж чадсангүй. Тэд хол шидэгдэж командерыг инээгээ Даркот амьснаар харанхуйгаас турсан бүхний хүч нэмэгдсэн. Үүнд өөрөө бол Абигейлийг чорно гэж хэллээ. Тэр өөрт нь одоо юу тохиолдож байгааг бүрэн ойлгоогүй байв. Өөрний хүчтэй болсон байсан нь Шнейдер зүрхээ буцааж авсан атлаа зүрх нь цохилохгүй байлаа. Йокогийн дургаш үсрээд Шнейдрийн нүрийг алгадаж сэрэв. Тэр босохгүй бол би чамайг орхиод явна шүү гэж айлгав. Ингээд Шнейдер сэрж зүрх нь цохилж амьсгалж эргэж ирлээ. High Priest Шнейдрийн өмнөхөөсөө бүр 15 жилийн өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсныг нь анзаарлаа. Гар болон Нэг түүнийг эргэж ирсэнд нь хүлээн шүүрэн. Гэхдээ командер та нар намайг дийлэхгүй гэж орилж байлаа. Командер бол харанхуй шидтэн Доусийн дуудах шидээрээ бүтээгдсэн байв. Абигелийн өгсөн чөтгөрийн хуйг мөн хамгийн хүчтэй 100 дайшны зөгцөө хийгдсэн тул тэр бараг л ялагдшгүй байдаг. Гэсэн ч Гар ба энэ хамгийн хүчтэй чадваруудаа нийлүүлээд дайрлаа. Гэвч тэдний хамтарсан дайралтны үхтэл дайчдыг огт майцсангүй. Доуси тэдний дооглон энийг командертай тэднийг аал гэж тушаав. Яг эцсийн зохилд өгөх гэж байтал Шнейдер гинт гарч ирээд командын хүчтэй зөхөж унгав. Бат бүх чөтгөрийн хуйгтай байсан ч Шнейдер түүнийг ямархан ялчдаг. Тэр бүр дэлбэрэлтийг нь шид ашиглан командер болон төв өгтөө некромансүүдийг нь хийсгэн орхив. Гар багш найзууд нь амьд байгаад маш их баярлав. Нэ баярлсандаа төсөлгүй хайртай хүнээ тэврэнгүйлээ. Үхтлүүдээ ясны дараа хүмүүсийг Шнейдрийг баатар гэж магтлаа. Бүгд түүнийг амьсан гэж бодсон ч High Priest ба Ларс хоёрт үүнийг мэдэж байлаа. Муу бурхан сэрснээс харанхуй хүч идэвчэн Шнейдер тэр шөнө маш их хүч авсан байлаа. Тэр шөнө Шнейдер Санта Клаусын хувьс өмсөд Йокогийн өрөөнд нууцар орж зээлсэн 500 yen буцааж өгөх гэж орлоо. Гэтэл Йоко сэрээд илүү хүү авна гэж хашгирав. Шнейдер надад мөнгө байхгүй гэж хэлээд биеэрээ түлж болно штэ гэхэд Йоко түүнийг гогийн цөм зөхөж орхив. Абигелийн өөрийн хүмүүс Шнейдрийг ялгсныг сонсоод маш их уурлав. Тэр дээр өөр дайштын хаан тус руу илгээж үймэн самун тарахыг тушаав. Энэ удаа One Eye Demon илгээв. Тэр демон Мис гэдэг маш аимшигтай зэвсэгтэй байлаа. One Eye Demon өдөрдох үүрэгтэй Dark and Draft хотод эмх замбрагийн байдал үүсгэж хүмүүсийн хорохыг тушаав. Яг нэг охин аюулд уучруулан гэж байдал Шнейдер гарч ирээд Даварыг зөхөв. Доромжлогдсон доо уурсан Давар шидэд One Eye Demon Шнейдер рүү дайрахыг тушаав. Гэхдээ Шнейдерийн Lighting Cannon шидээр Demon хурдан ялагдлаа. Гэтэл гинэд Demon-ы шарх эдгэрч бүр илүү аимшигтай шинэ хэлбэрт орчихдог. One Eye Demon Мейсийн газар зөхөж газар доороос аврах чулуу багнууд босгож Шнейдрийг булшихыг оролдов. Гэвч өөрийнх нь царайлаг дажгүй гэж боддог Шнейдер ийм жижигхэн мэхэнд тэгэлсэнгүй. Тэр амархан гарч ирээд Fire шидээр Демоныг дахин шатааж эхэлнэ. Гэвч муу бурхны эсвүүд Демоныг бий орсноор шархан дахиад л эдгэрч бүр илүү хүчтэй шинэ хэлбэрт орлоо. Асар их аюултайг ойлгосон Гар найздаа туслахаар үсрэх гэж байтал Шнейдер түүнийг болиулнаа. Нэг нүдтэй жөтгөр бүрэн цэнэглэсэн жөтгөрийн булаан газрыг зөхөж хотын нэг хэсгийг сүрүүлвэ. Гэвч Шнейдер маш хурдан бултаж чадсан юм. Тэр жөтгөрийн бие муу бурхны залгсан гэдгийг нь тэсвэрлэхээ болж байгааг нь анзаарна. Тэгээд Шнейдерт нэг санаа олжээ. Тэр Нэ болон Гараас тулсамж хүсэж өөрт нь жаахан хугацаа хожиж өгөхийг гуйваа. Тэд аимшигтай довтлохоонуудыг хийж жөтгөрийг ухраав. Шнейдер дараа нь маш аюултай хориотой шидийн галаар жөтгөрийг шатааж эхэлнэ. Тэр гал нь хаалт үүсгэж Шнейдер дотор нэг одог өшгөлөн оруулснаар тэр үрд алга болов. Энэ шид хитрхи аюултай байсан тул хинч бичиж үлдээгээгүй нууц шид байжээ. Шнейдер бүх гавьяаг өөр дээрээ авсанд Гар уурлаж түүнийг зохимоор санагдаж бачимдлаа. Учир нь тэд тийм урт шид унших хэмжээний хугацаа өгж амжаагүй байсан юм. Дараа нь Шнейдер хэрэгэлсэн шидийнхээ талаар Йоко болон Гар тайлбарлаж өгнө. Гэхдээ Гар бараг ойлгосонгүй. Йоко түүнийг дахиж ийм аюултай шид хэрэгэлж болохгүй шүү гэж хориглоно. 2 удаа дараалан ялагдсан Абигейлгийн улам их ууранд хурж өшөөгөө авахыг маш их хүсэж төвчээрээ барнаа. Тэр хамгийн хүчтэй зомбигоо дуудах төлөвлөгөө гаргаж ирэв. Тэр зомби нь маш хүчтэй шидтэй бараг үхэлшгүй биетэй байлаа. Тэр одоо хинч мэдэхгүй газар доорх лабиринтаа хорогдож байсан бөгөөд зомби нарын хаан гэж нэрлэгддэг байв.
Ишнэдрийн үйлдэлээс болж олон хүн гэр оронгүй болж хаант ус эмх замбрагийн болов. Хаан бослого гаргана гэж айж сан хөмрөг дуусаж байгааг санаа зовж байлаа. Гүнж тамгын өөр газар шилжүүлэхийг хүсэхгүй ч боломжгүй байлаа. Хаан дуусын баруун зүг гинэд асар том шуурга гарч гай зовлон ирэхийг зөгөндөгөө. Их тахилж 2 жөтгөрийн зэвсэг алдсандаа гайхаж яагаад эдгээр хүчийг жөтгөрийн гэж нэрлэдгийг бодож тунгааж байлаа. Гар бие дээрдэж байгааг мэдэрч одоо ид шидийн сэлэмгүй тулд өмнөх шигээ хүчтэй биш гэж өөрийгөө бодов. Гэхдээ тэр сэлэмд хэд найдахыг хүссэнгүй. Мөн Ишнэдэр Йокогийн нөлөөгөөр өөрчлөгдсөнөө мэдэрч байлаа. Шуурга газар нутгийг дайран өнгөрч хаа сайгүй үхэл авчирв. Шуурганы төвд хүмүүс улаан нүдтэй үхлийн бурхныг харж байлаа. Ишнэдэр хэвтэж байхад Йоко түүнийг жихийг цэвэрлэж өгч байдаг. Йоко Лукасыг санаж байсан тул Ишнэдэр түүнийг хэсэг хугацааны дараа уулзуулахыг хүсв. Гэвч тамгыг тайлахаас өмнө гар гүйж орж ирээд том асуудал гарсныг хүн болгонд хэлнэ. Ишнэдэр цонхоор харвал шуурга тэдэн рүү ойртож байсан бөгөөд үхлийн бурхан аль хэдийнэ ирсэн байв. Их дахилж дэлхий дээр олон муу жөтгөр байдаг ч хамгийн аимшигтай нь үхшгүй жөтгөрийг гэж хэлв. Тэд маш хүчтэй шидтэй хүнийг бодвол хамаагүй давуу талтай байлаа. Тэр хүн төрлөختөн яаж ийм аимшигтай амьтан бүтээсэн бол гэж гайхан биширч бүр гайхаж байлаа. Гадна байсан үхлийн бурхан бол тэдний нэг бөгөөд түүний нэрийг Лик гэдэг. 50 жилийн өмнө 4 тамгыг хамгаалдаг 4 хаан гэр бүлээ Purple Royal Family-ээс гаралтай ажээ. Тэр үед хаан тус тайван дулаан уур амьсгалтай байсан юмсан ч мөн үржил хэмтэй газар байсан ч нэг л шөнийн дотор Purple нутаг намаг болж өвс журхаа болчихсон байдаг. Эртний бичгүүдэд бичснээр өгшгүй болох шидийн ачаар Лик болон 4 хүн байсан гин. Тэд бүгд өөрөнгөөс нь донготой, тэр нь урд өмнө маш хүчтэй дахилж шидтэй хүмүүс байсан байжээ. Яг 50 жилийн өмнө донгоо нэг тэнэг хүн дэлбэрэлтийн шид туршиж үтсэн байна. Тэр шидний цохилт маш хүчтэй байсан тул Ликийн судлаач Purple хаан тусыг ганцхан шөнийн дотор харанхуй болгож сүйтгэж орхижээ. Тэр тэнэг хүний нэрийг хэлэх хэрэггүй. Йоко хэн болохыг аль хэдийнэ мэдэж байлаа. Ишнэдэр Гар бас Ликтэй тулдахаар урдаас нь хөдлөлөө. Гар Абигалыг яаж ийм хүчтэй Ликийг тулдахаа ятгасныг ойлгосонгүй. Ишнэдэр тайлбарлахдаа тэр өмнө Ликийг донгоныг устгаж байсан бөгөөд Абигалийн үүнийг ашиглан өшөө авах өрх болгосон гэж хэлв. Ишнэдэр хотын хамгаалахын тулд галаар хан үүсгэж хар утаа ойртохыг зогсоохыг оролдов. Гэвч Лик галаас огт айсангүй юу ч болоогүй мэт гал дундуур алхав. Ишнэдэр уурлаж түүнийг уурлуулахад Лик өөрийгөө зөвхөн хуучин өшөөнийхөө төлөө ирээгүй гэдгээч хэлв. Дараа нь үхлийн бурхан шид уншиж олон зуун муу сүнсийг дуудчихнаа. Ишнэдэр түүнийг дахин уурлуулснаар Лик аимшигтай довтлогоо хийж хүрсэн бүхнээ бузарлах хар муу энерги засаж эхэлнэ. Хүн бүр Ишнэдрийг устсан гэж бодсон ч тэр энэ довтлохооныг даван туулах тийм хэцүү биш байсангүй. Йоко жөтгөрийн зэвсгийг агуулхад ямар нэгэн зүйл болж байгааг мэдэрлээ. Нэ хоёр талын хүч суларч байгааг мэдэрч байв. Гар Ишнэдрийн өмнөх мэхээ дахин хэрэглэхийг хүссэн ч Йокогоос айгаад зориулсангүй. Ишнэдэр дараа нь Лик рүү их буугаар давтлав. Гэвч Лик бамбаа үүсгэн бүх шидийг нь давталгааг зогсоож чаддаг. Учир нь тэр урд нь дахилж байсан тул ийм шид түүнийг танил байлаа, мэддэг байлаа. Бамбаа ашиглавал өөрийн шид хэрэглэж боломжгүй болдог ч Ликт өөр арга байхгүй байлаа. Тэр 3 эрдэнэсийн сүүлчийнх болох сатаны рингийг буюу бүгжийг ашиглав. Энэ түүний хамгийн сүүлчийн найдвар байсан юм. Лик шид уншиж хар нүх үүсгэн Ишнэдрийг сорж өөр ертөнцийн рүү явуулахыг оролдоно. Ишнэдэр бусдыг оройтойгүй байхыг анхааруулan учир нь тэд ч бас сорогдож магадгүй байлаа. Хай Принцер болон Ларс хар нүхийг барихад асар их шидийн хүч хэрэгэлтэй гэдгийг ойлгоно. Хай Принц өөрийнх нь шид сорогдож байгааг мэдрээд энэ демоник Мейсийн 2 дахь нөлөө болох шидийн энергийг сорж бүгжийг дамжуулах чадвар гэдгийг ойлголоо. Йоко болон Ларс агуулгыг шалгаад харин нэ Ишнэдрийг сорогдох гэж байгааг хараад огт эргэлзэлгүй түүнийг аврахаар хар нүхлөв үсэрнэ. Хар нүхнийг маш хүчтэй татах хүч болох Ликийн доогтой үгс Ишнэдэр нэг аврахын тулд гараа тавихыг хүргэв. Энэ үед Гар ирж нэг татан гаргахыг оролдоно. Тэр сэлмээ унгаагаад Ишнэдрийг даган хар нүх рүү орлоо. Яг тэр үед Йоко самсаргүйгээр жөтгөрийн хуйг демоник Мейсийг хадгалдаг агуулга Абилагэтэй таарав.
Нөхөр нь хар нүх рүү сорогдож байгааг харсан ч Гар ямар ч үнээр хамаагүй Ликийг зогсооно гэж шийднэ. Абигейл Йокод 3 эрдэнэс нийлж хар нүх үүсгэн Шнейдер бол гарцаагүй алга болсон гэж хэлв. Гэвч 4 Heavy Kings-ийн нэгтээ нүүр тулсан Йоко айсангүй. Тэр Абигейлд зоригтойгоор тулж Шнейдерийг амархан өгөхгүй гэж итгэдгээ хэлв. Түүнийг өөртөө итгэлтэй байдал Абигейлийг хүртэл айлгсан мэт санагдан сандарч эхэлнэ. Гар Шнейдер болон нэг амьд байгаа гэдэгт итгэн Holy Sword-ийн хүчээр Ликтэй тулдахаар шийдэв. Тэр хамгийн хүчтэй дайралтай Demon God Sword-ыг ашиглан Бурхан руу маш хурдан давшин. Гэвч энэ дайралт хүшгүй Ликэд огт нөлөөлсөнгүй. Лик агшин зур ард нь очин шид уншаад Гарын хад руу шидэв. Гар хуйгныхаа ачаар амьд үлдсэн дахин зохиход үхэхээ ойлгов. Өөр сонголтгүй болсон Гар Holy Sword-ийн нууц хүчийг ашиглан шийдэв. Ялах магадлал маш бага байсан ч найдаад дайрлаа. Энэ сэлэм олон үеийн домог сэлэмчдийн уламжлагдаж ирсэн бөгөөд жөтгөр муу хүчийг устгах жинхэнэ чадвартай гэдэг байлаа. Гэхдээ энэ хүчийг ашиглавал хэрэглэгч өөрийн амьдралын хүчийг алддаг, эцэст нь үхэлд хүргэдэг байлаа. Үүнийг мэдэж байсан ч Гар нөхдөө хязгааргүй шоронгоос аврахын тулд энэ аюултай аргыг хэрэглэхээр шийдэв. Гар хүчээ цуглуулж байхдаа дахин зөхөв. Би энэ туйлдан хүрсэн ч гайхалтай дэсвэрээ босож чадлаа. Тэр Holy Sword-д удирдан галтай цохилтуудыг чөтгөрлөө илгээв. Гэвч Гар дахин ухрах шахагдлаа. Учир нь Demonic Mace-ийн хүчний талыг нь сорж авсан тулд довтлогоон Ликийг алхахад хүрэлтсэнгүй. Дээрээс нь хориотой хүч хэрэглэснийхэн дараа түүний бие маш их гэмтсэн байсан тулд үхлийн бурхан зөөлөн хүрэхэд л хангалттай аюултай байв. Төгсрөл рүү илгээхээр шийдсэн Гар айдасгүй зориг гарган Demonic Sword-ийн хүчийг дахин дайрв. Энэ удаа түүний дайрал Ликийн өгшгүй байдлыг давж чадлаа. Тун хачирхалтай. Гэвч аймхаа үхлийн бурхан Сатан рингийн хүчийг ашиглан өөрийгөө дахин сэргээчилдэг. Харин тэр үүнийг мэдээгүй энэ шоронг дотроос нь нээчихсэн байдаг. Шорон дотроо Lightning Beast-ийг гарч ирэн үхлийн бурханы мөрийг хазав. Түүний араас Blazing Sword барьсан Шнейдер болон ууртай нэ гарч ирлээ. Лик тэдний хайртай найз Жиг нь гэмтээсэн тэд маш их уурсан байв. Шнейдер Blazing Sword-ыг чанга атхан давшин Ликийн үнс болгож устгана. Лик муу бурханаас зайлшгүй илүү их хүчийг олж мэдэж амжаагүйдээ харамсан үг хэлв. Улаан дуусныхаа дараа Шнейдер Гартаа салах ёс хийж түүний үрд амархад бэлтлээ. Гэвч Шнейдерийн хайхрамжгүй байдал дургуутсан Гар гинэд үхлээс бусаж ирээд түүнийг загнав. Шнейдер сэлэм Жигийн амьдралын хүчийг сорсон гэж бодоод ямар ч залбирал хэрэглэсэнгүй. Тайлхруулсан үг хэлсэнгүй. Бүр түүнээс намайг орхихыг Гар гайхан гэж орхив. Учир нь сэлэм түүний амьдралын хүчийг сорохын оронд харин ч илүү хүч өгсөн байлаа. Энэ Ликийн хэлсэн муу бурхнаас ч илүү хүчтэй тухай бодож эхлэв. Яг тэр үед Сатаны бүгж гинэд нисэн одож бусад хоёр эрдэнэстэйгээ дахин нэгдэхээр буцав. Йоко Абигейлигийн төлөвлөгөөг бэлхүүцсэнийг анзаарлаа. Лик ялагдсныг мэдэж Абигейли 3 эрдэнэсийг авахын тулд удахгүй босож ирэхээ хэлв. Тэр агуулгахаа гаргаж ирж байтал хаан тулсын зэргүүд түүнийг зогсоохыг оролдов. Гэвч Tentaclan Armor хүчээ Абигейлийн замданд таарсан бүхнийг амархан алжээ. Йоко хаалгыг зогсоохыг оролцсон ч Абигейлийн хаалгыг эвдэн гарч явлаа. Нэ ямар ч нэгэн зүйл буруу босныг мэдэрч буцаж ирэв. Нисэж би бүгжийг хараад тэр хуучин амтрагчтай тааралдан сүйтгэл хийж байгааг нь олж харваа. Абигейлийн нэг хараад хараалын талаар тооцоо бодохоор ирлээ гэж бодов. Гэвч энэ нэгийн өөрийн сонголт байсан ч хэний ч түүнийг албадаагүй байв. Тэр бас их өөрчлөгдсөн байлаа. Нэг өөрчлөсөн зүйл бол хайр байв. Тэр өмнө нь Шнейдерийг үзен яддаг байсан ч Шнейдерийг өөрийн амийг золиослон түүнийг аварсныг бүх үзен ядалт нь арил зөвхөн хайр л үлдсэн юм. Одоо нэ Абигейлээс Шнейдерийн хийсэн зүйлсийн төлөө өшөө авахыг хүсэх төдийгүй Ликийн хийсэн тэр их хүчийн тухай асуухыг хүсв. Гэвч Абигейли юу ч хэлэхээс татгалцсан тул нэ хүч хэрэглэн үннийг нь хэлүүлэхээр шийджээ. Абигейли Tentaclan Armor-ийнхаа хүчээр нэг ялна гэдэгтээ итгэлтэй байв. Энэ хуйг нь зүгээр нэг амьд шидтэй эд зүйл биш, бас аянганы шидийг сармжуулдаг байлаа. Тиймээс нэгийн хуйг тэсвэрлэх эсхийг нь шалгахаар хамгийн хүчтэй Lightning Spell буюу шидээ ашиглав. Тэр шид маш хүчтэй байсан тул Абигейли болон энэ хоёулаа нөлөөлөв. High Prince-ийн доод давхарт ямар нэгэн зүйл болж байгааг мэдэрч тэнд байгаа охиндоо санаа зовж эхэлнэ. Анган зохиулсан Абигейли огт гэмтээгүй бөгөөд Knight-ыг араас нь барьж ав. Гэвч нэ үүнийг өөрчлөн тооцоолж байлаа. Тэр зөвхөн ангин шидээр биш, салхины шидээрч хүчтэй байсан юм. Тэр хурц салхи эргэлт үүсгэж эхэлдэг. Зохилтоо түүнийг хол шидэж чаддаг.
тэр өөрийгөө чөтгөрийн хүчээр хүчтэй болсон гэж итгэж байсан ч Кенийн шид түүнд нөлөөлөх хэсгийг шалгамаар байв. Гэвч тэр байр сууриа алдахгүй тул ямар ч асуултанд хариулдаггүй. Тэгэхээр Кен хүчээ нэмээ дахин зохихоор шийдлээ. Нөгөө талд майхны дотор генерал командер хаанд Шнейдер болон түүний доорх Four Heavy Kings-ийг яаж устгах талаараа ярилцаж байлаа. Тэр тэд хизээч нууцаар ургахгүй гэсэн айц дотор байдаг байлаа. Яг тэр үед ойрхон сууж байсан Шнейдрийг гомин идэж байсныг сонсоод гомингийн шөлөө генерал командерын толгой дээр асгаж зэлтэй байсныг нь сануул шийтгэл өглөө гэж хэлдэг. Дараа нь тэр битгий их өнгөр энэ хаан тулсны хувь заяа одоо би шийддэг гэж хэлв. Хаан даруй байж Шнейдер болон Гар хоёр талархлаа илэрхийлж эхэлнэ. Тэд хаан тулсын олон удаагийн аюулаас аварсан нь үний юм. Дараа нь Шнейдер гүнжээс нэг асуулт асуухыг хүсв. Гүнж түүний сүүлийн тамганы нууцыг асуух гэж байгааг мэдэж байлаа. Хаан охиноо зогсоохыг хүссэн ч High Priest түүнийг болиулв. Энэ хооронд Abigail Ken-ийн Whirlwind-ийг өртөж их гэмтчихсэн байлаа. Ken Abigail-д өмнө сайхан нийгэм гэж худлаа ярьж байсныг ойлголоо. Үнэн дээр чөтгөрийн бүрэн ашиглавал дэлхий бүхэлдээ сүрэн түүнийг хянах маш хэцүү байлаа. Давуу байдлаа ашиглан Ken Thunder Beast-ийг дуудан түүнийг Thunder God Sword болгон хувиргав. Ингэж тэр энэ чөтгөрийг шүтгэгчийг нэг мөсөнд тэмцэхийг хүсв. Тэгээд гүнж эртний нууц Шнейдрийг ярьж эхлэв. Эрт дээр үеэс твийн хамгийн эртний дөрвөн Royal Family сүрлийн бурхны хорих үүрэг хүлээсэн байжээ. Хуучин ертөнцид тэдэнд энэ үүргийг даалгасан бөгөөд тамгыг хамгааснаар хааны гэр бүлүүд бий болсон юм байлээ л дээ. Гүнж сүүлийн тамга эд зүйл биш харин өөрийнх нь биед нуугдаж байгаа гэдгийг хэлдэг. Тэр Шнейдераас хүмүүс болон дэлхийг муугаас хамгаалж өгөхийг гуйлаа. Учир нь үүнийг хийж чадах цорын ганц хүн бол тэр л байв. Шнейдер үүнийг үүрэг гэж биш харин гүнжийн зоригийг хүлээмжшүүлдэг. Учир нь гүнж өмнө нь Йоког аврахын тулд Ninja Fortress хүртэл явж байсан юм. Нөгөө талд Abigail-ийн 3 шидтэн зэвсгийг нэгтгэн аимшигтай шинэ хэлбэрт ордог. Энгийнээр хэлбэл тэр маш хүчтэй робот шиг харагдаж байлаа. Одоо Abigail-ийн хүч урд өмнөхөөс хэд дахин илүү хүчтэй бас аимшигтай хорон болжээ. Ken Abigail-ийг ашиглаж буй хүч нь хуучин ертөнцийн шид байж магадгүй гэж таамаглаж байдаг. Тиймээс түүний гадна гаргаж буй Thunder God Sword-ийн бүх хүчийг чөлөөтэй ашиглахаар шийдлээ. Зоригтой бай. Ормогц Ken шууд дайрав. Гэвч Demon Armor-ын хүч түүний бүх дайралтыг нь сарниулж орхив. Энэ боломжийг ашиглан Abigail-ийн жинхэнэ зорилгоо илчилээ. Муу бурхныг амьлуулан 50 ертөнцийг бий болгоно гэдгээ зүгээр л шалтгаан байжээ. Түүний жинхэнэ зорилго бол сүрлийн бурхан бүхнийг тэг болтол нь устгах явдал байсан юм байлээ л дээ. Тэгээд бүгдийг сөнөхийг хүсдэг гэсэн. Яг тэр агшин Шнейдер гинэд гарч ирээд өөрийгөө голим удирдан Abigail-ийн нүүр рүү хүчтэй зөхөд өгнө. Хачирхалтай нь баг ялагдшгүй хуйгны цаадах нүүр нь түүний цорын ганц тул тал байлаа. Abigail муу арга хэрэглэн Ken-ийг барьцааллаа. Гайхалтай нь маш бардам зантай Шнейдер хүртэл өвдөгсөгдөн Abigail-аас өршөөлгөв. Дэлхийн хамгийн хүчтэй шидтэн ингэж аруухан байгааг хараад Abigail ихэд баярлан байлаа. Гэвч Abigail-ийн анхаарлаас сарниулах мөчид Шнейдер голимо удирдан түүний биеийг зохиж хайртай охиноо аварч чаддаг. Барьцааг үгүй болсон тулд Шнейдер бүх анхаарлаа төвлөрүүлж Abigail-тэй бүх хүчээрээ тулдаж ихэд бэлэн болжээ. Голим ойртохоос айсан Abigail-ийн анги шид ашиглан голимыг нэг цохилтоор устгав. Шидэд гуйгтай давуу талтай найдан Abigail Шнейдерийг бууж өгвөл амиг чинь өршөөе гэж бардам хэлнэ. Гэвч Шнейдер татгалцсан тулд Abigail уурлан түүний хүчтэй зөхив. Хүн бүр дууссан гэж бодсон Шнейдер дахин босож зөвхөн булчингийн хүчээр Abigail-ийг авраг биетэй хэлбэрийг нь өргөж чадлаа. Хүчтэй дайсантай тулгарх үед Шнейдер догшин зан сэргийж эртний хориотой шид хэрэглэв. Тэр шид нь Abigail-ийн сүүдрийн хил хорж айчмар хүчийг нь сорж эхэлдэг. Гэтэл гинэд гүнжийн биед байсан тамга идэвчиж муу бурхан богино хугацаанд суллагдлаа. Энэ нь Abigail-ийг илүү харанхуй хүч өгч шиднээс мултрах боломж олгодог. Шнейдер үүнийг таамаглаагийн тулд ихэд гайхаж хүнд гэмтвэ. High Princess гүнжийн биед байгаа тамга эвдрэх шинжтэй байгааг ойлгов. Давуу байдлаа дахин олсон Abigail Шнейдерийг ихэд дарамтлж эхэлнэ. Дараа нь тэр анхаарлаа гүнж рүү шилжүүлэн сүүлийн тамгыг устгах зорилго тавьва.
Хай Принц яаж мэдснээ сайн ойлгоогүй ч тамгыг өөрт нь мэдрэгдэхгүй хамгийн чухал хүний биед нуусан гэдгийг таамаглав. Тэр хүн гүнж байх нь тэр. Маш хэцүү мөчөд Шнейдер гүнжийг хамгаална гэж амласнаа санан дахин бослоо. Тэр өөрийн хамгийн хүчтэй шидээг ашиглав. Энэ нь өмнө цайзыг сүдэж байсан маш аимшигтай шид байв. Гэж харамсалтай нэн шид нь Абигейлийн демон арморд нөлөөсөнгүй. Яг тэр үед Кенэж бас маш хүчтэй шид ашиглав. Хоёрынх нь шид нийлж асар их халуун энерги үүсгэн демон арморыг нь устгах хэмжээний хүчтэй дэлбэрэлт болов. Тэр хэсгийн бүхнийг бүрхсэн тулд язгууртнууд болон нинжа нар тулдаан дууссан гэж эндүрв. Гэвч тоос дундаас Абигейли догшин инээд сонсогдсон хүн бүрийн найдвар унтарлаа. Тэр өөр дээрээ маш олон шид саармжуулах сахиу сэргэлсэн тулд үхлээс арай их мултарчихсан байдаг гэхэд адил. Шнейдер маш их шахацсан ч босох гэж хичээсээр байлаа. Гар болон Эн хоёр түүнийг ганцаарангийн орхихгүй гэж шийдээ тулдаанд нэгднэ. Йоко тэднийг зогсоохсонгүй. Учир нь тэр Шнейдерийг Абигейлийн шиг хүнээс хизээж ялагдахгүй гэдэгт нь итгэдэг байлаа. Абигейли өмнө Голимыг устгасан шигээ дахин товтлохыг оролдон Шнейдерийг онилов. Нэ туслахаар үсэрхсэн гэсэн ч Жи түүнийг зогсов. Тэр Шнейдерийг саад болно гэж айжээ. Үнэн дээр хэн ч Шнейдерийг одоо яаж ялна гэдгийг мэдэхгүй байлаа. Шнейдер дахин босч эвдэрсэн зүүн гараа үл тон холоос тулцсаар байлаа. Ари болон Кай эргэж ирж түүнд туслахаар нэгдэв. Йоко Шнейдерийг уран мөгч хэрвээ чи энэ тулаанд ялал би чиний хэлсэн бүхнийг зөвшөөрнө л гэж хэлв хөөрхөн юмтаа. Үүнийг сонсоод Шнейдерийн хүч гинэд ихсэн. Тэр хамгийн хүчтэй шидээ ашиглав. Өөрийгөө сум шиг болгож Абигейлийн тавталхайг нэвт зохиж хамгийн сул цэгийг нь онилов. Абигейли ялагдсан ч Шнейдер өөрөө маш их ядран унаж биеийн бараг тэсгээ болж эхэлнэ. Гэрэл бүх хаант улсад дахин төгсөн ч Шнейдер үхлийн ирмэг дээр зогсож байлаа. Хүн бүр түүнд санаа зовж Йоко хамт өнгөрүүлсэн мөчүүдэд дурсан санав. Гэтэл гинэд Шнейдер дахин сэрлээ. Тэр амьд байсан Йокогийн нууц хайрцгийг нээж амжаагүй дэ харамсав. Йоко уурлаж түүний толгойг зөөлөн өшөглөн. Гар энэ үед Йоког Шнейдерийг үнэхээр ойлгодог хүн гэдгийг нь сайн нэг ойлгоно. Гэвч тэдний баяр удаан үргэлжилдэггүй. Абигейли дахин сэргэж Тентал армороо ашиглан Йоког барьцаалдаг. Робот хэлбэрээр алдсан ч энэ хүч нь дутуу идэрсэн Шнейдертэй тулдахад хангалттай хүчтэй байлаа. Гар болон Эн гаднаасаа зүгээр мэд харагдавч тэд бас маш их шахацсан байдаг. Жи баруун гар гимтэж дотор эргэтэнд өвдсөн бол Эн өмнөх хүчтэй шиднээсээ болгоод шидийн хүчгүй болчихсон байлаа. Абигейли Йоког барьцаалаад байлгаж өөрийгөө хамгаалав. Тэр Шнейдерийг түүнийг болгоомжгүй довтлохыг гэдгийг мэдэж байсан тул дахин довтлоо. Йоко өөрөөсөө болоод хүн бүр үхэхвээ гэж маш их айж байлаа. Шнейдер өөрийг нь үл тоогоод тулдахыг гуйв. Дэлхийд төгс биш устгахыг зөвшөөрч болохгүй гэж тэр хэлв. Абигейли Йоког ухаалаг үг гэж бодсон ч хуучин Шнейдер байсан бол аль хэдийн дайрчихсан байсан гэдгийг ойлгов. Харин одоогийн Шнейдер хайр инрэл дүүрэн болжээ. Хай Принц мөн адил дэлхийн хувь заяа охиных нь ам хоёрын хооронд сонголт жирийн хүнд амархан ч Шнейдер тийм биш гэдгийг нь мэдэж байлаа. Шнейдер эргэлзэж байх хооронд Абигейли дахин тотлов. Язгууртнууд дэлхийн хувь заяа нэг охиноос илүү чухал гэж хашгичж байлаа. Гэвч Шнейдер хүн бүрийг гайхшруулан би дэлхийгээс илүү Йоког сонгоно гэж зөрөгтэй чарлнаа. Үүнийг сонсоод Абигейли чангаар инээж Шнейдерийг сул дорой болж домогч шидтэн байхаа болсон гэдгийг нь хэлээд доромжилж эхэлнэ. Тэгээд тэр эцсийн довтлогоо эхлүүлэн гинэд Абигейлийг хүчтэй цохилт хийх гэж байтал Аригийн шид цахиуснаас гарсан Аалз гарч ирээд довтлогоо хааж Шнейдерийг хамгаалав. Аалз нэ болон Гарийг суллан тэр үед Кай зориг гарган Йоког аврахаар дайрлаа. Абигейли их уурлав. Түүний төлөвлөгөө дахин нуурж байсан тэр инээж л байлаа. Учир нь түүний Тентал армор дотор устгалын бурхны эсүүд байсан юм. Тэр муу бурхны хүчийг ашиглан олон сүнсгүй зэргүүдийг бий болгож Шнейдерийг багийг бүслүүлвэ. Сэлэн барьж чаддаг сүнсгүй зэргүүд дайрч эхлэв. Ари ард нь сүлд үлдэж Шнейдерийг хамгаалав. Тэд олон дайсандаа тулдж ялж байсан сүнсгүй зэргүүд дахин шинээр бий босоор л байлаа. Яг л зомби шиг. Шнейдерийн багт туслахаар хаант улсын цэргүүд болон Гар, нинжа нар ирж хамтдаа тултав. Гэвч Абигейли олон дайснаа ялна гэсэн аргыг орхин бүх сүнсгүй цэргүүдэд нэг аврах том сүнсгүй мангас болгон нэгтгэж орхино. Үүнийг харсан нэ хурдан цахилгааны шид ашиглан довтлсон ч үед ашиглаад ядарсан тул шид хэрэглэсэн тул хүчин сул байдаг. Абигейли олон сум шиг дайрал хийж гол хүчийг ихэнхийг нь унгав. Шнейдер ойр дотныхон хүн туйлдаа хүрчээ. Гар нэг гараа алдаж энэ хөлөндөө хүнч харах авсан байв. Арай яалснуудаа Шнейдерийг нь хамгаалж байлаа. Шнейдер ухаан бүдгэрэх үед
Луисайг харж зүүдлээ. Луисай түүнд хамт хайрладаг хаан тусаа аврах санал болгов. Гэвч ишнэдэр татгалзав. Тэр дэлхийч хайртай хүмүүс ч миний гарт байсан. Би Абигейлийг өөрийнхөө шоолуулахгүй, доромжлуулахгүй гэж бодов. Ишнэдэр дахин ухаан орж бүгдэнд нь итгэл найдар өглөө. Тэр ямар ч үнээр хамаагүй Абигейлийг зогсооно гэж шийджээ. Абигейлийг харин эвдэрсэн бие ядарсан шидтэй түүнийг зовоохыг таашааж байлаа. Бүгд ишнэдрийг бууж өгөөд амьд үлдэ гэж хэлсэн ч түүний хамгийн сайн ойлгодог Якол чи чадна гэж урам өглөө. Гэнэт галын сүнснүүд цуглаж ишнэдрийн түр зуурын шин бие болгож өглөө. Энэ халуун гялдсан биетэй ишнэдрийг Абигейлийг айлгаж чадлаа. Абигейлийг гайхаж ишнэдрийгч бас муу бурхны хүчийг авч байгааг ойлгов. Кай сүү муу бурхны дуу чимээ ойлгосонгүй ямар нэгэн зүйл хоорондоо холбогдож байгааг мэдэрч байв. Абигейлийн энэ үд ишнэдрийг яагаад өөрийнхөө төлөөлөхөд бэлэн байсныг нь ойлголоо. Учир нь ишнэдэр урд нь Dark Army-г удирдагч байсан муу бурханд хамгийн ойрын хүн байсан байжээ. Абигейл их ярьж байхад ишнэдэр уурлан түүнийг зөглөө. Абигейлийн аврах сүнсгүй мангасыг дайруулах тушаад өгсөн ч одоо ишнэдэр тэднийг амархан зогсоож байв. Ишнэдэр шид уншихад Абигейлийн саад хийх гэсэн ч галын чөтгөр гарчин ишнэдэрд туслав. Ишнэдэр хүчтэй шид хэрэглэн Абигейлийг илүү олон сүнсгүй зэргүүдийг аврагдах нэгтгэхэд нь хүргэв. Тэр агшинд ишнэдэр дахин нэг шид уншин өөрийгөө сумшиг болгон аврах мангасыг нэвт сүлбэж дайрлаа. Дараа нь Абигейлийн урт савруудыг галж хатааж эхлэв. Ишнэдэр дахин Абигейлийг зохиж байлаа. Гэвч Абигейлийн нууц болон зээл нь байсаар л байв. Тэр өмнө нь цохилтыг шингээж байсан ч рийж гаргаж ирээд ишнэдрийг дахин хар нөхрөө татах гэж оролдов. Гэтэл ишнэдэр гинэт галны сэлмээр шидэн Абигейлийг хаданд хадаж орхивоо. Ингэснээр Абигейлийн шид ашиглаж чадахгүй болдог. Үүний дараа ишнэдэр туйлдаа унаж Якод туйлын салах усны үг шимж эхэлнэ. Тэр нүдээ ансан тул бүгд түүнийг нас барсан гэж бодлоо. Гэтэл гинэт гар нь хөдөлж Яко гайхан түүний холдуулан орхив. Энэ амьд байгааг нь харуулсан хөвгчлөлтэй агшин байсан юм. Гэвч баяр хөөр удаан үйлчилсэнгүй Абигейли дахиад л амьд гарч ирэв. Магадгүй энэ түүний бас хуурмаг дүр байсан бол та. Яко ишнэдрийг хамгаалахаар урагш гарч Абигейлийг зогсоож байсан ч газар нуран унах гэж байгааг Яко анзаарлаа. Тэр ярангуйж очиод том чулуу доош нь түлхв. Чулуу унаж Абигейлийг таазан тэглэн бүр мөсөн огдон сүлбүүлж өглөө. Гэвч муу бурхны эсвэлтэй байсан бие нь хяналтаа алдаж орчныг айжмаар сүйтгэж эхлэв. Гар ишнэдэр болон Яког хамгаалахаар гүйж очиход тэд гинэт алга болов. Ишнэдрийн сүнс биеэсээ салж Яког олж уулзаад хамтдаа алга боллоо. Тулдааны дараа Арим, Каю болон түүний цэргүүд үлдэв. Удалгүй нэгэн алслагдсан самурагийн тосгонд хүмүүс нэгэн танихгүй хүнийг барьж авав. Тэр нь Яко байсан бөгөөд Лукасыг дагуулна тусамж гуйсаар цустай холилцоор байж байлаа. Тэгээд ерөнхийдөө бол season 1 энэ хүрээ дуусч байгаа. Тэгээд та бүхэн энэ аним таалагдсан бол лайк, subscribe дараад намайг дэмжээрэй. Та бүхэндээ би дуртай шүү. Тунгуудахгүй дахиад шинэ гоё анимаар уулзцгаая. Ангалын ёроолоос дүүгарната муккашигтэнэн Батротны чөлтөнцийг дэвтэн цагийг зогсон Сэлэн чакры кибер хүч бүднэгэн Зэгцозэрнэн мөнхийн дайсан тамиргүй көтэнгэр хүтэл чичэрнэн Пулротов харнуудны гэржасан Тузааны талбарт мэдах хүч төсөрч дэлбэрнэн Сүнсос нэртор бүгдээрээ шата дуугарнэн Абиссингун патри сүүчийн ахон